Самацано Loyal Tarot байна. За 7 дугаар сар гарахаас өмнө 7 сарынхаа уншлагаас өмнө дахиад нэг уншлага оруулчих гэж нэлээд удаан бодсон. Тэгээ яг энэ уншлага надад бодогдоод байсан учраас ерөөсөө өөр шинэ уншлага бас яг оруулж чадахгүй байгадлаа. Тэгэд энэ уншлагын сэдэв болохоор одоо та нэг хүнтэй харилцаатай байгаа бол за тэгээд дээрээс нь тэр хүн чинь бас өөр нэг хүнтэй харилцаатай байдаг ч юм уу те. Ер нь юм жоохон хайрын гурвалжны уншлага байхгүй юу? Тэгээд таны яг сэтгэлдээ ер нь бол харилцаатай байгаа хүн чинь таныг яг юу гэж бодож мэдэрч байна. За нөгөө талд бас өөр гуравдагч итгээд байгаа бол тэр гуравдагч итгээд өөр эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу те. Тэр хүнээ яг юу гэж бодож мэдэрж ийн вэ гэдгийг харьцуулж харах болно. Тэгээд энэ төрлийн уншлага болохоор яг нэг айгүй эргэлзүүлэх юм байгаа. Тэр нь болохоор юу вэ гэвэл тэгэхээр нөгөө нэг чинь таны талаарх бодлыг харна. Нөгөө гуравдагч итгээдийн талаарх бодлыг харна. Жохон солигдож магадгүй шүү. Гуравдагч итгээд нь та байдаг ч юм уу. Тэгж өөрчлөгдөж болно. За бас яг харилцааны нөхцөл байдлыг та өөрөө сайн бодож үзэх хэрэгтэй. Маш олон хүмүүс үзэж байгаа учраас та яг гол хүн нь байж болно. Аль эсвэл та өөрөө энэ уншлах дээр гуравдагч итгээд нь ч байж иж болно. За тэгээд энэ төрлийн уншлага бол өөрөө маш хүнд уншлага байдаг. Яагаад хүнд байдаг вэ гэд тэгэхээр мэдээж хэрэг ойлгомжтой байгаа. Өөрхийн нэгний талаарх бодол мэдрэмжийг те хайртай хүнийхээ өөрхийн нэгний талаарх бодол мэдрэмжийг ингээд нарийн олж сонсох учраас айгу triggering айгу амар санагдаж магадгүй. Хэрвээ тийм зүйлс гарч ирэх юм бол хитрхи хүн дээр бити хүлээж аваарай. Яг бодит нөхцөл байдлыг мэдж байна, ойлгож байна гэдэг өнцгөөс нь ойлгож авч байна гэдэг өнцгөөс нь харуул та бүхэнд илүү зүгээр болов. Тэгээд комент хэсэгт бас яг намайг оруулсан ч юм уу те тиймэрхүү юмуд бичихгүй байвал би айгүйх баярлна. За тэгээд нэгдүгээр бүлэг болохоор энэ нулимс гэдэг хүзэр байна. Карт байна. Би цаанаас нэг картуудаа унгасан. Тийм учраас өнгөрсөн бүр дээр үед өөр уншлах дээр бас ашиглаж исэн картнууд жоохон тавтагдсан байгаа. За хоёр дахь бүлэг болохоор энэ barrier буюу дайчин гэдэг карт. За гурав дахь карт болохоор энэ medallion буюу медаль гэдэг энэ карт байгаа. За энэ гурван бүлгээс харж агаад хамгийн их татагдж байгаа бүлгээс сонгоод уншлагаа хүлээж аваарай. Тэгээ нэмэлтээр болохоор бид нар илүү гүнзгий зүйлсийг харах болно. Тэгээ YouTube-ийн уншлага болохоор өөрөө бас ингээ хоёр хүний талаарх бодлыг харж байгаа учраас ер нь жоохон урт болох байх гэж би бодож байна. Тэгээ нэмэлтээр болохоор таны яг одоо харилцаатай байгаа сэтгэлтэй хүн чинь тантай цаашид ирээдүгээ яг яах юм бэ? Та хоёрын ирээдүй цаашид ямар байх юм? За нөгөө тал тэр гурав дахь читгээдтэйгээ ирээдүй ямар байх юм гэдгийг харна. За энэчнээс яг аль харилцааны ингээл үргэлжлэл тодорхойгүй яваад байна уу? Айсвал таныг сонгож гинөө, нөгөө хүнийг сонгож гинөө гэдг нь бас ил болоод гараад ирнэ. За 3 дугаарт гэх юм бол та юу н энэ харилцаан дээр одоо яг энэ бодож байгаа хүн дээр та яг яах хэрэгтэй юм бэ? Яавал зөв юм бэ? Энэ юу н 3 дахь читгээдтэй холбоотой байгаа энэ харин гурвалжингийн асуудлыг яг яах нь зөв юм бэ гэдгийг харах болно. За ингээд уншлагаа эхлүүлье. Баярлалаа. За эхлээд уншлага эхлэхээс өмнө би энергийн одоо яг шалгалт хийж байгаа. Яг энэ хэсгийг сонсоод таны нөхцөл байдалтай таарж байгаа юм бол маш сайн таарж байгаа юм бол цаашаа үргэлжлүүлээд энэ бүлгээ сонсож болно. Таны уншлага мөн гэсэн үг. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ нулимс гэдэг картыг сонгосон байх учиртай. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань буюу одоо яг та өөрөө одоо яг энэ гурав дахь читгээдтэй орооцолтоод байгаа тий. Одоо яг энэ бодож байгаа хүнээ өөрийнхөө асууж байгаа бодож байгаа хүний талаар та яг ямар мэдрэмжтэй байгаа вэ гэд таны нөхцөл байдал, таны бодлыг харж байгаа. Тэгэж асуугаад ерөөсөө ингээл хүзэр дээр баахан measure arcana хүзэрнүүд бууж ирж байгаа байхгүй. Measure arcana-нууд олноороо ингэж бууж ирэхээр бас яг тайлбарлахад хэцүү байдаг. Гэхдээ гарч ирж байгаа мессежүүд нь маш clear, маш тодорхой байна. Ер нь бол нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань яг одоогийн бодож байгаа хүнтэйгээ болвол энэ албан ёсны харилцаатай аль хэзээ бүр гэр бүл болцсон. Хосууд байлаа гэхэд маш урт хугацаанд үерхэж байгаа. Цаашид ерөөсөө л ингээл гэрлээл гэр бүл болоод явах нь тодорхой гэж та боддог харагдаж байна л да. Тэг үнэхээр потенциал хардаг харилцаа байгаа хгүй юу? Яг өнгөрсөнд ярих юм бол байсан гэж хэлж болно.
та яг энэ хүндээ ууг нь бол бүр маш их итгэдэг. Энэ хүнийг үнэхээр өөрийн яг үнэнч ир нөхрөө, үнэхээр үнэнч сайн мундаг найз залуугаа гэж боддог. Тэгээ цаашид бит хоёр ингээд айгүй гоё ад жаргалтай амьдарч чадна, бит хоёрыг маш гоё ирээдүй хүлээж байгаа гэж боддог. Яагаад вэ гэхээр ингээд маш удаан хугацаанд хамт байсан бүх зүйлийг ингээд яг тгээс нь хамтдаа яг босгосон байгаадаа харагдаж байна л да. Тэгээд яг ингээ гуравдаач этгээдтэй ер нь харилцаа холбоотой байгаад байгаа юм байна. Ер нь ингээ бит хоёрын харилцаанд зөвхөн бит хоёр биш өөр хүн бас байгаад байгаа юм байна гэдгийг та бол мэдээд удаагүй байгаа юм шиг гарч ирж байна. Гэхдээ танд нэг итгэл байгаа. Ер нь яг хайртай хүн чинь тэ одоо хосчон яг одоогоор бол ингээ хоёр хүний дунд гацчаад шийдвэр гаргаж чадахгүй байдалтай байгаад байгаа. Ингээ нэг талд нь та байгаад идэг, нөгөө талд нь өөр нэг хүн байгаад идэг. Ингээ хэнийг нь сонгохоо мэдэхгүй ингээд эргэж буцаад гаццсан байдалтай байгаа. Гэхдээ та яг бодож байгаа хүндээ бол өөрөө маш их итгэж байгаа. Юун дээр итгэж байгаа нөхөр бит хоёрын харилцаа шинжлэгдэнэ. Энэ хүн яг намайг сонгоод одоо гэр бүлээ сонгоод өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаад тий яг одоо ингээд ийм амар эргэлцсэн төөрцөн өөр хүн дээр ингээд бас гацаад байгаа энэ байдлаасаа удахгүй гарчнаа. Угаасаа тэгэх ёстой гэж та бодож байгаа харагдаж байна. Тэгээд яг айгу том мэдээ болсон байна л да. Үнэхээр зочирдон мэдээ нэгдүгээр бүлгийнхний маань хувьд болсон байна. Тэгээд та бүхний хувьд гэх юм бол одоо маш их шаналж байгаа. Үнэхээр ингэж итгэхийг хүсэж байгаа. Энэ хүн чинь яг таныг сонгоно, тантай цаашд хамт байна гэдэгт айгу итгэж байгаа ч гэсэндээ хэрвээ тэхгүй бол яах вэ гэдэг маш их юм шаналл байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Одоо яг энэ харилцаатай байгаа хүнийхээ цаашид яг ямар шийдвэр гарах гэдэг таны гэх бодол мэдрэмж нь ямар байгаа вэ те тэрийг та юусэн мэдэхгүй байгаад байгаа учраас бас маш их шаналж байна. Тэг үнэхээр яг нэг юм орхигдсон нөгөө хүндээ ингээ хаягдсан ч юм шигтэй. За хаягдсан гэж хэлж болохгүй. Гэхдээ ингээд таны яг өөртөө итгэх итгэл рүү ч юм бүр яг явж ороод байгаа харагдаж байна л да. Яг яаж ингэж чадваа, яг яаж надад ингэж хандаж чадваа те. Ингээ хамгийн одоо итгэж исэн, ирээдүй харж исэн, маш төгс мэтэр хардаг байсан хүн чинь ингээд таны урмыг хугасанд та бол үнэхээр гомдож байна. Тэгээ таны хувьд болохоор айгүй их эргэлзээ байна л да. Бүхэл талаас нь ингээ бодож जैन. За одоо яг миний бодож байгаа надтай цаашд ингээл хамт байж магадгүй, альсэл нөгөө хүнээ сонгож магадгүй. Ер нь яг яад юм бол доо гэд ингээд айгүй их юм бодож байгаа нөхцөл байдалд бол байна. Тэгээ харилцаа бас энэ чигээрээ байгаад байгаа юм бол үнэхээр дуусаж магадгүй ч гэдгийг та бас гадралж байгаа харагдаж байна. За ингээд манай муурнууд гинт зодолтой тоглоод эхэлтэн. Тэгээ яг муухай дуу гаргаад байгаа дуучлаарай. Би ингээд ширээнээс хол сууж байгаа болохоор яаж чадахгүй юм л да энэ хоёрыг. За ингээд таны энерги яг энэ нөхцөл байдалтай таарж байгаа болвол уншлагаа цаашаа үргэлжлүүлье. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань Interior буюу нулимс гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгэхээр энэ хэсэгт болохоор таны харилцаатай байгаа хайртай сэтгэлтэй ер нь бодож байгаа хүний чинь таны талаарх ер нь бодол ямар байна? Тантай харилцаа цаашаа яг яа гэж бодож байна вэ гэдгийг харж байгаа. За энэ талд болохоор таны бодож байгаа таны сэтгэлтэй харилцаатай байгаа хүн чинь 3 дахь этгээдтэй. Одоо яг өөр хүнтэй харилцаатай байгаад байгаа. Тийм уншлага явж байгаа шүү дээ. Тэр хүнийгаа яг юу гэж бодож мэдэрч байгаа. Тэр хүнтэйгээ харилцаа цаашаа яах хүсэлтэй байгаа вэ гэдгийг харж байгаа. За ингэж асуухад болохоор таны талаас эхлэе л да. Таны бодож байгаа юм чинь тантай харилцаагаа яг юу гэж бодож ийн вэ гэд тэгэхээр ингээд хараа хатны аяг, хааны аяг хоёулаа нэг уншлагын дотор доошоо харж гарч ирж байгаа байхгүй. Ерөнхий энерги дээр хааны аяг доошоо харж гарч ирээд байгаа. Тайлбарлахад айгүй хэцүү юм, комплекс. Гэтэ хүнд бас байдаг айгүй юм эдрэтэ мэдрэмж таны бодож байгаа хүн дээр чи илэрч гарч ирээд байна л да. Тэр нь юу вэ гэд тэгэхээр за таныг бол угаасаа маш их гомдооцсон гэж бодож байна. Ерөөсө та яг ингээд энэ бодож байгаа хүнээ өөр хүнтэй харилцаатай байгаад байгаа юм тэр гэдгийг нь угаасаа мэдчихсэн. Тэгээ таны яг ингээд зүрх сэтгэл рүү айгу ус цацсан, таныг айгу гомдооцсон. За тэр зүйлийг мэдснээс хойш таач бас энэ хүнийг одоо мэдээч хэрэг хайрлал, тий ойлгол, уучлал яг өмнө нь ингээ хамт байхдаа гоё ханддаг байсан шиг хандаад иж чадахгүй шүү дээ. Тэр байдлыг чи угаасаа хараад за би үнэхээр яг ингээд амар урваж шарвсан айгу муухай үйлдэл хийчлээ дээ. Танд тийм үйлдэл хийчлээ дээ гэж бодоод байна. Тэгээ энэ хүний хувьд харахад болохоор нь шүү дээ. Танаас гэхдээ яг харилцаагаа дуусгая, таныг бүр орхийг гэж юусоо шийдээд байгаа юм бол байхгүй байгаад байгаа харагдаж байна. Энэ харилцаагаа авч үлдэхийг хүсээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Бас яг тавиад явуулъя гэд тэгэхээр
яг таны бодож байгаа үнд чинь танаас бас ингээ үнэхээр зүгтэх шаардлагатай юмнууд байна. Тэр нь болохоор юу гэхээр за маш цөөхөн хүмүүсийн хувьд ингээд гэрлээд хосууд болоод айгу удаан хугацаанд амьдрэх зүйний хувьд гэх юм бол та хоёрын дунд яг үр хүүхэд эд хөрөнгөтэй тиймэрхүү зүйлс байдаг гэж болно. Тэрийг яг ингээд саллаа гэхэд салгаад авах өөр ингээ амар хэцүү тийм үү? Аль аль талдаа л ингээд амар том алдагдал гар цохирол хүлээн. Тийм зүйл болохыг хүсэхгүй байна. Гэхдээ ихэнхийнх нь хувьд гэх юм бол айгу удаан бас үргэлжилсэн харилцаагаа зүгээр л ингээд тавиад явуулж энэ хүн бол яг чадахгүй байгаад байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ штэ тэг яг хатуу хэлэхэд энэ хүн танд яг одоо үнэхээр хайртай юу, сэтгэлтэй юу, таны гих мэдрэмж нь энэ хүнийхээс илүү байна уу гэвэл бас яг үгүй байна. Яг танд зүрх сэтгэлээ өгөөд таныг сонгоод тэгээ нөгөө хүнээ орхиод яг явж чадахгүй байгаад байна л та. Энэ хэсэгт бол угаасаа яг таны бодож байгаа хүн чи одоо яг өөр хүнтэй харилцаатай байгаа. Тэг энэ бол яг юм шудраг бус нууц харилцаа байгаад байгаа байхгүй юу? Ингээд таны яг ардуур хийгдсэн, таны яг ардуур ингээд болж өрнөж байсан тийм харилцаа байна. Тэг тэр хүнтэйгээ одоо бол яг ингээ хосууд шиг те хамтдаа цагийг өнгөрөөгөөд нэг нэгнтэйгээ таарж тохироод хамт байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ тэр хүнтэйгээ хамт байгаа ч гэсэндээ энэ хүн тайван амгалан байдалтай биш байгаа. Нөгөө хүнтэйгээ харилцаагаа яах вэ? Тантай харилцаагаа яах вэ гэл маш их зүйлийг ургуулж бодоод байгаа харагдаж байна. Тэгээд яг таныг амар гомдоогоод байгаагийн шалтгаан нь танд яг зүрх сэтгэлээ өгөөд тань дээр ингээд эргээд ирж чадахгүй байгаагийнхаа шалтгаан нь бас яг ингээ харилцаан дээр энэ хүн зөрүүдлээд өөрийгөө зөвтгөхөд ч юм уу те танаас яг хангалттай уучлалт гуйгаад бүх ингээ алдаануудаа засаад ирж чадахгүй байгаагийн шалтгаан гэх юм бол нөгөө харилцаатай байгаа 3 дахь читгээдээсээ айгу хараат байгаад байгаа харагдаж байна таны бодож байгаа юм чинь. Тийм болохоор энэ хүнд бас хэцүү биш байгаа юм бол харагдахгүй байна л да. Сарны үзэр энд гарч ирж юм гэхээр бас яг шаналал тантай харилцаагаа цаашд яг яах вэ? Таныг ингээ орхих юм бол эсвэл та энэ хүнийг хүлээж байгаа болоод ингээд амьдралаас нь яваад өгөх юм бол амар шаналах ч юм билүү, харамсах ч юм билүү те. Яг ирээдүй яг яах вэ гэдэг дээр бас айгүй их эмээгээд байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүний хувьд болохоор одоо ингээд аль тал руу байсан гэсэн зоримог алхам болвол жоохон хийж чадахгүй байгаад байгаа харагдаж байна л да. Яг энд байгаа 3 дахь читгээдтэй харилцаагаа дуусгаад, таныг гуйгаад, танаас уучлалт гуйгаад те бүх алдаануудаа засах юм зориг гаргаж чадахгүй. Тийм байдалтай байгаад байгаа харагдаж байна. Тэгээд нөгөө талд бас яг таны одоо бодож байгаа юм чинь 3 дахь читгээдтэй харилцаагаа бүр мөсөнд дуусгая гэдэг бас тийм үйлдэлийг бол ойрын хугацаанд гаргая гэж бодохгүй л байгаад байгаа харагдаж байна л да. Тэг яг одоогоор бол тантай нийлэх, ярилцах ч юм уу тийм үйлдэл хийхэд бол ерөөсөө бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. Угаасаа яг та хоёрын дундуур нэгдүгээр бүлийг сонгож байгаа хүмүүст бол та хоёрын дундуур энэ 3 дахь читгээд бол маш хүчтэй орж ирж байгаа харагдаж байна. Тэгээ угаасаа яг энэ 3 дахь читгээдээс болоод та хоёр салцсан ч байгаа байж магадгүй. Тэг ямар ч байсан гэсэн таныг бол амар гомдооцсон яг салцсан байгаад байгаа. Энэ бол яг 3 дахь читгээдээс болсон те. Тэгээ энэ хүн зүрх сэтгэлдээ таныг бүр ингээд яг явуулж чадаагүй байгаа ч гэсэндээ одоо ингээд бодит байдал дээр угаас та хоёр бүр ингээд салцсан байлаа гэж бодъё. Та уурлаад те энэ хүнийг яасан ч уучлахгүй гэд тэгсэн ч гэсэндээ энэ хүн бас яг одоо л таныг бодоол эргэлзээл шаналаад л байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ 3 дахь читгээдээсээ маш их хараат байгаад байгаа учраас энэ харилцаанд ерөөсөө ингээд та хоёр биш дандаа 3 дахь читгээд ингээд нэмэлтээр ингээд орж ирээд байгаа учраас энэ хүн бол яг одоохондоо тантай ярилцъя, тантай эргэж нийлье гэсэн яг тийм бодол бол яг тийм үйлдэл хий гэсэн зорилго бол алга байгаа харагдаж байна. Ерөнхий энергийг харахад яг өөрийгөө муу хүн байгаад байгаагаа мэдэж байна л та. Гэхдээ одоогоор бол таны бодож байгаа хүн чи яг өөрийгөө л бодоод байгаа харагдаж байна. Өөрийнхөө өнцгөөс бүх юмыг харж байгаа. Өөрийгөө л бодож яг ингээ 3 дахь читгээдтэй харилцаа эхлүүлсэн. Одоо ч гэсэндээ яг тань дээр эргэж ирж чадахгүй байгаагийн шалтгаан гэдэг юм бол өөрийгөө бодоод энэ 3 дахь этгээдтэйгээ харилцаагаа бас дуусгачвал яах вэ гэж айгаад байгаа гэж болно. За тэгээд таныг яг юу гэж бодож байна вэ гэд би Oracle картнууд сугалсан. Тэгэж асуугаад I like you гэдэг карт гарч ирж байгаа. Someone likes you, romance is blooming, fun flirting, wanna date. За энэ бол гэхдээ яг
таны бодож байгаа хүний чинь 3 дахь читгээдийн талаарх мэдрэмж болвол гарч ирж байна. Өөрний хүн татагдаад байгаа, өөрний харилцаа шинээр эхэлж байгаа. Тэгээ тэр харилцаа нь ингээ айгүй юм айлгуудсан, хоорондоо одоо сэтэн хаялцсан тийм хөнгөн харилцаа байгаад байгаа. Тэр хүнтэйгээ дээдлэхийг хүсэж байгаа энэ нэрэг байна. Яг энд гарч ирээд байгаа байхгүй. Нэг хүнтэй яг жоохон шинэ харилцаа эхлээд яваад байгаа. За Golden Mirror гэдэг үзэр гарч ирсэн self-absorbed, narcissist, one-sided relationship, love bombing гэж гарч ирж байна. Ер нь бол энэ хааны аяга доошо хараад гараад ирэхээр бас айгүй narcissist буюу нарциссист гэдэг шүү дээ. Өөрийгөө л боддог, өөрийнхөө өнцгөөс бүх зүйлийг хардаг, өөрийнхөө бурууг ухамсарлаж чаддаггүй те. Өөрт ашигтай юмнуудыг л дандаа хийж идэг. Ийм энергитэй. Энэ хүн угаасаа ийм хүн яхаа биш байж болно. Гэтэ одоо бол яг юм өөрийгөө ботсон, өөртөө ашигтай тал руу жоох урууж шарвсан те. Ийм байдалтай байгаад байна. За тэгээ stab it in the back буюу ар нуруунаас хутгалуулах гэдэг карт гарч ирж байна. Heartbreak, pain, separation, deception, shocking attack гэж гарч ирлээ. Одоо ингээд таныг бол яг л ар нуруунаас чинь хүн өөрийгөө бас хутгалсан гэж бодож байгаа байхгүй. Яг таныг шархлуулсан, таныг айгүйх зовлон тунгаацсан, тэгээд та хоёр салцсан байгаа. Яг танаас энэ хүн өөрөө урууж шарвсан. Тэгээд энэ хүнийг бас яг 3 дахь читгээдтэй юм байна. Өөр хүнтэй харилцаатай байгаа юм байна гэдгийг мэдэх нь таны хувьд ингээд бүр амар гинтийн юм шок байсан байх магадaltaй. За twin flames гэж гарч ирж байгаа. Гэхдээ yin and yang, zen, balance, union, duality, coupling, complement each other. За яг би амлаж чадахгүй ч гэсэндээ гэхдээ таны бодож байгаа хүн чинь таны twin flame ч юм уу те ихэр дүлжин байх магадлалтай. Яг та хоёр ингээ хосууд байхаараа айгүй гой гайхалтай тохирдоггүй байж иж болно. Гэхдээ нэг нэгэндээ яг yin yang шиг ингээд yin yang гэдэг штеп. Яг тэрэн шиг ингээ уусдаг. Уг нь хамтдаа байхдаа айгүйх баланстай байдаг. Цогтой байхаараа та хоёр хүчрхэг байдаг. Ийм харилцаа гэж болвол гарч ирж байна. Энэ хүн чинь бас энийг мэдэрдэг гэж бууж ирлээ. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь 3 дахь читгээд одоо харилцаатай байгаа эмэгтэй ч юм уу эрэгтэй ч юм уу тэр хүнийхээ талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг харъя. Тэгэж асуухад харилцаа нь айгүй тайван харилцаа байгаад байгаа харагдаж байна. Ер нь бол таны бодож байгаа хүн чинь 3 дахь читгээдтэй хамт байхаараа ер нь нэг тайван байдаг, амарсан болдог. Нэг мессеж орж ирээд байгаа нь шүү дээ. Ингээд таны бодож байгаа хүн чинь амар их ажилтай, маргаан зөрчилдөөнтэй, магадгүй ингээд тантай амар зөрчилдөөнтэй ч юм уу тийм хэцүү хүнд нөхцөл байдалд байжгаад амар ядарсан байж байхдаа энэ 3 дахь читгээд дээр очдог. Тэгээд ингээд бүр яг амарсан юм шиг болдог. Нөгөө хүн нь яг ингээд тайван байлгадаг гэж болвол гарч ирж байна. Энэ бол таны яг бодож байгаа хүний чинь бодол 3 дахь читгээдийн талаар. Тэгээ харьцангуй шинэ харилцаа байна. Яагаад вэ гэхээр бүр айхтар гүнзгийрээгүй байгаа байхгүй юу? Эхлээд нэг сар 2 сар л болж байгаа байж иж магадгүй 3 сар ч юм уу хамгийн урттай. Тэгээд нэг сони юм нь болохоор нь штэ таны бодож байгаа хүн чинь 3 дахь читгээд дээр бас нэг их амар хичээгээд байдаг юм байхгүй гэж гарч ирж байна. Нөгөө хүн нь болохоор бас нэг их айхтар их юм шаардаад байдаггүй. Ер нь ингээд цухтаа байхаараа яг ингээл нэг амраал кино үзээд ч юм уу тэгээд нэг их идэвхтэй янз бүрийн зүйл хамтдаа хийгээл аялал зугаалал болцоод ч юм уу тэгээд идэг юм бол нэг их байхгүй гэж гарч ирж байна. Тэгээд таны бодож байгаа хүний чинь харилцаатай байгаа энэ 3 дахь читгээд болоод байгаа хүн нь болохоор өөрөө бас нэлээд юм жоохон хинэггүй гэх юм хайнгтай хүн байна л да. Нөх их ингээл чи хизээ надтай уулзахын над дээр ирээж надад цаг зав гаргаж чи намайг ингэж хайрлсангүй тэгж хайрлсангүй энтергээд нөх юм шаардаад идэггүй. Одоо ингээл таны бодож байгаа хүн чинь завгүй энтер байх юм бол за гэд нэг тоохгүй тий. Тэгэл орхиол өөрийнхөө хийх ёстой юмнуудыг хийгээл өөр юмд бас анхаарлаа сатааруулаад байж байдаг. Тийм учраас таны бодож байгаа хүн чинь энэ хүн дээр амар хичээх шаардлагагүй байгаад байгаа учраас энэ харилцаа ер нь үргэлжлээд байгаа. Тийм шалтгаанаар ихэлсэн ч байж иж магадгүй гэж гарч ирж байна. Тэгээд яг энэ талд байгаад байгаа тэр 3 дахь читгээд өөрөө айгүй зөв үзээд байна л да. Зөв үзээд байна гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэд тэгэхээр нь штэ. Зүрх сэтгэлээ болвол яг ингээ өгöd байгаа. Би чамд хайртай. Одоо би чамайг хүлээнэ тий. Ямар ч байсан гэсэн би бол чамд сэтгэлтэй, би чамайг хизээд ч ямар ч нөхцөлд хүлээж авахд бэлэн байгаа. Тэгээ чи намайг гэх юм бол би чамайг хайрлаад чамд өөрийгөө зориулахад бэлэн байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар ямар ч эргэлзээгүй зүрх сэтгэлээ өгöd идэг. Тэгснэ би чамд хайртай юм чинь чи надад эргүүлж ингэж ханд, тэгж ханд гэд байгаа юм бол бас ерөөсөө байхгүй.
Ерөх ёстой ингээл таны бодож байгаа юм чинь хүлээгээл те. Завтай болохыг нь хүлээгээл, эрхийг нь хүлээгээл, за амар хүлээхэн цаашаа айгүй хүлээдэг байж болох ч гэсэндээ наана ингээд нэг тоохгүй байгаа юм шиг хандлага гаргаад тэг ингээд чаргууцалддаггүй гэх юм уу да. Тэгснээ зүрх сэтгэлээ өгöd идэг. Тийм болохоор энэ хоёр хүний дунд яалтчгүй шинэ хайр сэтгэлийн харилцаа эхлээд явж байгаа харагдаж байна. Гэхдээ таны бодож байгаа хүн чинь энэ хүнтэй бол тийм урт хугацааны ирээдүй хардаггүй. Яг урт хугацааны ирээдүй хараад за нэгэнт бит хоёрыг ингээл нийлээл зүрх сэтгэлээ нэг нэгэндээ бүр мөсөн зориулаад би энэ хүнийг сонгоол. Ингээ хамт байгаад урт хугацааны ирээдүй харъя гэхээр яг чаддгүй. Тэрэн дээр ирээд өөртөө итгэлгүй болоод идэг. Яагаад вэ гэд тэгэхээр таныг бас бодоод идэм байна л да. Яг энэ 3 дахь читгээдээ цаашаа сонгоод юмнаа гэх юм бол өмнө нь маш урт хугацаанд харилцаатай байсан, бүр гэр бүлийн харилцаатай байсан, эсвэл маш олон жил үерхсэн те ийм бат бөх харилцаагаа би нураах болно гэд тэрэн дээр өстө бас яг юу ч бодохгүй бүр ингээд царь толгойн иргэсэн юм шиг те энэ 3 дахь читгээд дээр амар өөртөө итгэлтэйгээр энэ хүнийг бас сонгоод явж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Тэгээ одоогоор бол яг зүрх сэтгэл нь хинд илүү татагдж байна. Хин дээр илүү романтик мэдрэмжүүд өссөн байна уу гэхээр энэ 3 дахь читгээд байна л да. Энэ 3 дахь читгээд дээр яагаад вэ гэхээр баатрийн аяг гарч ирж байна. Гэтэ баатрийн аягаас нэг их санаа зовоод авах хэрэггүй. Энэ бол яг нэг хүн сэтгэлтэй байгаад амар романтик мэдрэмжүүдийг мэдрээд байгаа ч гэсэндээ бас болчиж болно. Айгу барьцгүй хайр сэтгэл гэдэг байхгүй. Нэг ингээл болилал тогтлол урсаал тэгснээ одоо ямар нэгэн байдлаар амьдралын нөхцөл байдал бодол мэдрэмж нь өөрчлөгдөж өнгө тэр зүрх сэтгэл шууд татаад авчдаг. Тим энерги бас байдаг шүү. Би яг зөөлж хэлж байгаа юм биш. Ер нь бол таны бодож байгаа хүний чи өөрийнх нь зүрх сэтгэл нь өөрөө маш барьцгүй байна. Одоогоор л яг энэ 3 дахь читгээд рүү гээд байгаа харагдаж байна. Яагаад одоогоор гэж би хэлж ийн вэ гэд тэгэхээр штэ Emperor буюу эзэн хаан тийшээ харж гарч ирж байгаа хгүй. Наана ингээл яг юу ч болоогүй. Яг энэ 3 дахь читгээдтэй байж хата амар тайван, өөртөө ихтгэлтэй, нөгөө хүнтэйгээ ирээдүй харж байгаа юм шиг те. Нөгөө хүнийхээ төлөө бас өөрийг хариуцлага хүлээгээл цаашид найз залуу нь болол нөхөр нь болол явах юм шиг царайлаад байгаа ч гэсэндээ яг үнэндээ таны бодож байгаа хүн чинь танаас журваад энэ хүнээс журваад байгаа харагдаж байна. Ерөөсөө хоёр талд долоогийн илт гарч ирж байгаа гэхээр тань дээр бас яг яахаа мэдэхгүй, энэ хүн дээр яахаа мэдэхгүй. Ер нь ингээл айл айлнаас нь л холтоод цухтаад явхад бэлэн байдалтай байгаа. Тэгээд энэ 3 дахь читгээд дээр болохоор одоо ингээд зүрх сэтгэлээ өгөөл амар романтик хандж байгаа ч гэсэндээ за би энэ харилцаанд амар удаан байж чадахгүй жиж магадгүй дээ гэж бодоод байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр Emperor дэше харж гарч ирж байгаа хэрэг энэ хүн тантай гэрэлсэн хിവэрэ байгаа. Аль эсвэл урт хугацааныхаа үн цэнтэй харилцааг бодоод таныг гуйгаад тань дээр буцаж очиж магадгүй. За бүр ингээ үр хүүхэд холбогдчихсон та яг энэ хүнтэй үр хүүхэд өнтертэй болов шүү дээ. Яг ингээд өөрийнхөө үүрэг хариуцлага нэр төр одоо юу мэрийн те үр хүүхдээ сонгоод би энэ 3 дахь читгээдээсээ явж магадгүй гэсэн тийм бодолтой байгаа. Энийгээ энэ 3 дахь читгээддээ энэ хүн бас юусоо илэрхийлэхгүй маш сайн нууж байна. Тийм учраас энэ хааны аяга доошоо харж гарч ирээд байгаа хгүй. Яг энэ хүн бол танигч тэр 3 дахь читгээдэгч тэр яг одоогоор бол хайрлаж байгаа юм байхгүй. Зөвхөн өөрийгөө л бодоод байгаа харагдаж байна. Өөрийгөө маш муу хүн байгаад байгаа гэдгийг гэхдээ мэдэрч байгаа хаа. Тэгээ энэ хүнтэйгээ болвол ер нь хамт ажилдаг байж байгаа танилцсан байж иж магадгүй. Ямар ч байсан гэсэн олон хүнтэй газар найз нөхдөөрөө дамжуулаад аль эсвэл ажлын газар энэ төр дээрээ танилцсан байж иж болно. За одоо бол тантай гэхээсээ илүүтэй энэ хүнтэй айгүй идэвхтэй харилцаатай байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ харилцаа бол яг дөнгөж шинээр эхлээд явж байгаа яг нэг тийм эд гой байгаа үе дээр байгаа харилцаа юм. Гэтэ харилцаа бол ийм байдалтай бас мөнхөд байна гэж байхгүй. Дөнгөж шинээр эхэлж байгаа учраас ялгаатай талууд гарч ирээгүй байна. Хоорондоо маргалдаж зөрчилдөх зүйлс гарч ирээгүй байгаад байна. Тэгээд энэ харилцаа болохоор яг тэр 3 дахь читгээдэд гэхээсээ илүүтэй таны бодож байгаа хүнд амар үр ашигтай байгаад байгаа байхгүй. Нөгөө хүнээсээ хүссэн юм болгоно авчдаг, хүссэн үг болгоно сонсчдаг. Нөгөө эмэгтэй ч юм уу, эрэгтэй ч юм уу тэ өөрийг нь амар ойлгодог, юу ч нэхгүй, шаардахгүй зүрх сэтгэлээ өгөөд байж идэг. Тэгээ яг ижил сонирхол энэ төр айгүй ихтэй байж болно. Ялангуяа нэг мэрэгчлэлтэй болвол те ажил мэрэгчлэрээ холбогддог байж иж болно. Адилхан хобби сонирхолтой байж иж болно. Аль эсвэл бүр дөнгөж шинээр эхэлж байгаа харилцаа учраас чи юунд дуртай вэ? За бүр ингээл дуртай өнгөч юу вэ? Чи ямар ус дуртай вэ? Энэ төргээл нэг нэгнийхээ талаар ингээл таньж мэдээл ярилцахад ч гэсэндээ мэдээч хэрэг яг сонирхолтой байгаа гэж болно. Тийм учраас энэ харилцаа өөрөө айгүй романтик байдлаар юу нь л эхлээд явж байна. Гэхдээ энэ харилцаа бол тэр 3 дахь читгээдийн хүн гэхээс илүүтэй таны бодож байгаа хүнд чи илүү үр ашигтай байгаад байна.
ингээ хүнээс ингээд хайр сэтгэл, халамж, цаг хугацаа бүх юмыг авж байгаа учраас өөрөө тэрэндээ амар сэтгэл хангалуун байгаад байна. Таны бодож байгаа юм чинь 3 дахь читгээдэд яг эргээгээл амар их зүйл амлал, ирээдүг бэлэглээл те айгүй их зүрх сэтгэлээ эргэж буцалхгүйгээр өгöd байгаа юм юу ч байхгүй. Ер нь өгöd байгаа юм юу ч алга. Яагаад вэ гэхээр 6-гийн аяга доош харж бишээ. Зоос доош харж гарч ирж байгаа хгүй. Энэ харилцаа бол гэхдээ яг үнэндээ динамикийг харуул айгүй балансгүй байгаад байгаа. Ер нь хинд ашигтай вэ гэхээр таны бодож байгаа үнд чи ашигтай, нөгөө 3 дахь читгээдэд ямар ч ашиг байхгүй байгаад байгаа. Таны бодож байгаа юм чи энэ хүний хувьд одоо ингээд амар сайн хамтрагч, сайн найз залуу бүсгүй ч юм уу тэгээ байж байгаа юм ерөөсөө байхгүй. Нэг тал нь өгөөлэдэг, нэг тал нь ойлгоолэдэг, нөгөө тал нь аваалэдэг. Аваад идэг тал нь болохоор яг энэ таны бодож байгаа хүн байна. Тэгээ энэ харилцаа бол дүнгэж яхав шинээр эхлээд явж байгаа. Нэг нэгнээ ингээд таньж мэдээд те би бинийгаа ойлгох гээд явж байгаа л харилцаа байна. Гэтэ би бинийгаа гэхээс илүү энэ 3 дахь читгээдийн эмэгтэй нь өөрөө нэлээд яг эмэгтэй хүн байж болно, эрэгтэй хүн байж болно. Энэ 3 дахь читгээд нь өөрөө аягүй тийм хүнийг стади хийдэг хүн байна л да. Юу гэсэн үг вэ гэхээр шүү дээ. Нэг хүнтэй ингээл танилцсан тийм үү. Тэр хүндээ таалагдахын тулд за энэ хүн яг иймэрхүү одоо яг үзэмжтэй, ингэж хувцалдаг хүнд туртай байж магадгүй. За ийм харилцаа хандлагатай хүнд дургу гэж юм би тэрийг гаргахгүй бай энэ төр гэд нөгөө хүндээ таалагдахын тулд ингээ shape shift хийдэг. Өөрийгөө бас ингээ амар өөрчилдөг. Энэ хүн чинь бас яг үнэндээ ингээл жоохон харилцаан сэтгэл дундуур юм байна л да энэ 3 дахь читгээд. За намайг тоохгүй байна да ёо ямар уйдгартай байна энэ төр гэж бодсон ч гэсэндээ за чи намайг тоохгүй байна, чи намайг гэхгүй байна энэ төр гэл хэлчих юм бол би амар ядаргаатай араас нь чаргууцэлцэн те олон юм нэгсэн хүн болчин тэгэж болохгүй. Ер нь ингээл хүнээс зайгаа барайл тоохгүй байх тусам нөгөө хүн надад татагдана гэд одоо нэг иймэрхүү эрэгтэй хүн бол ингэдэг, эмэгтэй хүн бол тэгдэг гэл юм одоо зөндөө олон TED Talk-уу, зөндөө олон подкастууд энэ төр байгаа штэ. Тийм юм хүн аягүй сонсож судалдаг ийм хүн бололтой. Нөгөө хүндэд таалагдахын тулд те айгүй хичээж байгаа харагдаж байна. 3 дахь читгээд нь таны бодож байгаа хүн таалагдахын тулд айгүй хичээж байна. За coffee cup гэж гарч ирлээ. Энэ хүн дээрх нэмэлт картуудыг авахад за meeting and conversing гэж гарч ирж байна. Savoring the moment, feeling uplifted, friendship. За ер нь найз нөхөд шиг эхлээд явж байгаа харилцаа юм да. Ер нь бол хамтдаа яг нөгөө кофе уудаг, болцдог тийм үе дээр явж байгаа. За the snake гэж гарч ирж байна. Competition, enemy, clever, malicious, look over your shoulder, the other woman. За таны бодож байгаа хүний хувьд ер нь одоо ингээ харилцааны нөхцөл байдлыг харахад тийм шүү дээ. Хүзэрч гэсэндээ хэлэхдээ энэ 3 дахь читгээд the other woman байгаа. Энэ 3 дахь читгээд болвол яг одоо таны бодож байгаа хүний хамгийн гол хүн биш одоо 2 дахь хүн нь байгаад байгаа юм байна. А гэхдээ энэ эмэгтэйгээс ч юм уу энэ эрэгтэйгээс ч юм уу маш их болгоомжлох хэрэгтэй. Яагаад гэхээр юм маш могоо шиг хүн байна л да. Ер нь цаашид ингээд өрсөлдөөд та үнэхээр энэ хүнтэй бас хамт байхыг хүсэж хүлээж байгаа бол танд садаа болж магадгүй хүн байна. Тэг үнэхээр яг дайсан ч юм бол мөн маш ухаалаг гэж гарч ирж яг могоо шиг ингээд зөөлхөн ямар ч гинзэнгүү явж байгаа л яг нэг хатгадаг гэх юм уу. Malicious гэхээр бас яг эцээ зөвхөн өөрийгөө бодсон тий ийм аимшигтай шийдвэр гаргаж магадгүй тийм хүн байна энэ 3 дахь читгээд. Тийм учраас look over your shoulder гэхээр та бас энэ хүнээс өөрийгөө хамгаалахад буруудахгүй гэж гарч ирж байна. Ер нь бүр болохоо байх юм бол тань руу ямар нэгэн дайралт хийж магадгүй ийм хүн байна. За self-indulgence гинэ. Focus on self, self-worth, time to heal, shadow work, self-appreciation. За угаасаа ийм замтай байж болно. Эсвэл ийм хандлагаар өөрийнхөө бас яг дотоод зөрчилдөөн, муухай зан ааш тэрийг амар нуудаг байж иж болно. Ер нь бол гадаад үзмжиндээ амар анхаарлаа хандуулдаг эмэгтэй байна. А тэрнээс гадна энэ хүнд за эрэгтэй хүн байж болно шүү. Би яг ингээд эмэгтэй мэдээлэлүүд гарч ирээд байгаа болохоор тэгээ хэлчлээ. Энэ 3 дахь читгээдэд болохоор нэг айхтар чанар байдаг нь юу вэ гэхээр дандаа өөр дээр анхаарлаа хандуулж идэг. Дандаа өөрийгөө ингээд улам хөөрхөн болгоол, гой олгоол, өөрийнхөө ажил төрөлд анхаарлаа хандуулаад өөрийнхөө найз нөхөдтэй орж гараал нэг одоо ингээд эрэгтэй хүний араас ч юм уу нөгөө нэг харьцаад байгаа хүнийхээ араас ингээд амар их юм бичээл залгаал яриад нөгөө хүндээ ингээл амар их одоо сэтгэл гаргаал хоолунд хийж өгөөл бэлгэсэлт өгөөл гэдэг ийм эмэгтэй бол ерөөсөө биш. Ийм хүн бол ерөөсөө биш. Тэгээ энэ нь болохоор таны бодож байгаа юм чи энэ хүнд бас яг татагдаад байдгийнх нь нэг шалтгаан болж юм л доо. Нэг яагаад намайг тоохгүй байгаа даа тий. Аль эсвэл нэг их юм шаарддаггүй айгу амар гэж боддог ч юм уу. За тэгээ X гэдэг хүзэр гарч ирлээ.
break up, separation, stop the pattern, silent treatment, abandonment гэж гарч ирж байна. Ер нь бол энэ 3 дахь читгээдийн гэхдээ санаа болвол нь штэ. Ер нь цаашдаа яг энэ бодож байгаа хүнийг чинь 100% өөрийн л болохыг хүсэж байгаа харагдаж байна л да. Яг ингээд чи өөр бас хүнтэй харилцаатай бол тэр хүнээсээ сал энтер гэж таны бодож байгаа хүн шууд тэгэж амар шахалт бол үзүүлэхгүй. Гэхдээ ингээд чимээгүй өшгөний ард яг ингээд ажиллаад таны бодож байгаа хүнийг чи өөртөө илүү татах ч юм уу те. Бүр ингээд өөртөө татсаар байгаа таны бодож байгаа хүн чинь таны гэхээсээ илүүтэй энэ хүнийг бүр яг сонгох эцсийн шийдвэрийг гаргадаг ч юм уу. Тийм зүйл болохыг бас хүсэж байгаа харагдлаа. Тэгэхээр ер нь бол жоохон аюултай энергитэй хүн байна. За ингээд 1-р бүлгийн маань уншлага дууслаа. Нэмэлтээр болохоор одоо та бодож байгаа хүнтэйгээ таны харилцаа чинь та хоёрын харилцаа цаашдаа ирээдүйд яг яах вэ гэдгийг харна. За нөгөө талд таны бодож байгаа хүн чинь энэ 3 дахь читгээдтэй харилцаагаа цаашаа яах юм? Энэ харилцааг нь үргэлжлэх юм уу гүм үү гэдгийг харна. Тэгээд та одоогийн яг энэ нөхцөл байдалд яг яах ёстой вэ? Яавал танд хамгийн зөв бэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань энэ warrior буюу дайчин гэдэг хүзрийг сонгосон байх учиртай. За уншлага эхлэхээс өмнө ерөнхий энергийн шалгалт хийж байгаа. Одоо энэ нөхцөл байдал таны нөхцөл байдалтай айгу таарч байгаа юм бол уншлагаа цаашаа үргэлжлүүлэхэд ер нь болно гэсэн үг. За одоо энэ болохоор та яг энэ 3 дахь читгээдтэй одоо байгаа тий байгаа гэж магадгүй энэ хүнийхээ талаар бодож байгаа яг энэ харилцаатай байсан харилцаатай байгаа хүнийхээ талаар та одоо яг ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг харж байгаа. Ингээд асуухад 1-р бүлгээс шал өөр энерги гарч ирж байна. 1-р бүлэг болохоор ингээл яг бүр яг читинг байгаа байхгүй яг ингээд ар өрөөр тавьсан тий. Тэгээд тэр ингээд мэдээд удаагүй айгу шаналж байгаа энерги байсан. Гэтэл 2-р бүлгийнхэн маань болохоор энэ хүнээсээ аль хэзээ болцсон салцсан байгаад байгаа харагдаж байна. Тэгэхээр яг тантай харилцаатай байж байхдаа ч юм уу өөр 3 дахь читгээдтэй таны бодож байгаа хүн чинь харилцаа үүсгээгүй байх, таны дараа ч юм уу. Аль эсвэл яг тантай харилцаж байгаа үед 3 дахь читгээд таны бодож байгаа хүний талд гарч ирсэн байсан ч гэсэндээ та тэрэн дээр ерөөсөө ингээд нүүгэндээ амар гомдоол үзий ядаад ч юм уу тэгээд байгаа юм ерөөсөө байхгүй. Та энэ харилцааг аль хэзээ баг ингээд 50 явуулсан байгаа харагдаж байна л да. PC болцсон, амар амгаланг бол олцсон байгаа харагдаж байна. Тэгээ таны хувьд болохоор нь штэ та яг энэ бодож байгаа хүнээ ер нь жоох арчаагүй гэж гэхдээ боддог. Ер нь таны төлөө тэмцчих ёстой байсан байхад хичээл зүтгэл гаргачих боломж байсан байхад тэгж чадаагүй. Бараг ингээд энэ хүн тантай харилцаж байгаа үедээ өөр хүнтэй харилцаа тэрийг нь та мэдээд тэгсэн ч гэсэндээ таныг биш өөр хүнийг сонгосон ч байлаа гэсэндээ ойлгоод ухаарад таныг гээд ирсэн болвол та хүлээж авах бас яг бодолтой байсан байгаа байхгүй юу? Зүгээр энэ хүнийг ингээд илүү өөрийгөө дайчлаасаа алдаагаа засгаж хичээгээсэ гэж та хүссэн. Гэтэл тэгж чадаагүй. Тэгээ энэ хүнийг болохоор би шал өөрөөр боддог гэсэн шүү дээ. Амар мундаг ир зоригтой хэлий гэснээ хэлдэг хүсээд байгаа зүйлийнхаа төлөө тэмцэж чаддаг ийм дайчин хүн юм байна гэж бодсон байтал ерөөсөө тийм байгаагүй. Үйлдэл хийхгүй амар удаан гацаад л байгаад идэг аимхаа хулчгаар харилцаа хэцүү болох үед тэр хэцүү зүйлсийг хамтдаа давж туулъя гэж ядаж ярилцаад ойлголцъё гэж өөрийгөө тайлбарлая гэж хичээгээгүй ингээ бууж өгсөн ийм хүн гэж та энэ хүнийг энэ бодож байгаа хүн бол одоо хардаг. Тэгэд энэ харилцааны төлөө бол одоо та хичээгээд зүтгээд энэ харилцааг урагшлуулах гад байгаа юм бол ерөөсөй байхгүй. Угаасаа хичээсэн. Гэхдээ хичээгээд ч болохгүй юм гэж байдаг. Заримдаа зүгээр бууж өгөөд юмсыг орхих, хүнийг орхих өөрөө амар зөв юм аа гэдэг ийм ойлголттой та бол байгаа харагдаж байна. Тэгээ 6-гийн зоос дээшээ харж гарч ирж байгаа нэхэр та бас яг энэ бодож байгаа нэг тийм муугар гэхдээ бас бодож явдаггүй. Яг нь ерөнхий яг хэцүү үед гаргасан тэр нэг хандлага нь яг таныг бодож явдаг юм байгаа байхгүй. За тэн дээр аягүй хулчгаар суултаараа арчаагүй зан гаргасан даа гэж бодож байгаа ч гэсэндээ энэ хүн чинь өнгөрсөнд танд сайн зүйлс яг юу хийж өгч ийсэн. Та бас энэ хүнд яг яаж сэтгэл гаргаж ийсэн тэрийг боддог. Энэ хүн чинь гэхдээ надад бас ингэж тусалж ийсэн, ингэж надад цаг гаргаж ийсэн, ингэж намайг ойлгож ийсэн, ингэж намайг сонсч ийсэн. Би ч гэсэндээ эргүүлээд энэ хүнд хийж өгч ийсэн сайн сайхан зүйлс байгаа. Надаас бас энэ хүн дээр ингэж ийм сэтгэлүүд гарч ийсэн гэж та боддог.
Тийм учраас ингээ өнгөрсөн яг хамт байсан тэр нэг үеэ харахаар болохоор бит хоёр аягүй сайн хамтрагчд байсан. Бит хоёрын харилцаа яг юм 50-50-тай ижил тэмцүү баланстай байсан гэж та боддог. Тэгээ эн чинь бол яг нөхцөл байдал ийм биш байсан байж болно. Гэхдээ таны хувьд та өөрөө илүү bigger person, та өөрөө илүү уужим сэтгэлтэй, хол чухаантай хүн байгаад харагдаж байгаа байхгүй юу? Юус ингээд та өөрөө аягүй сайхан сэтгэлтэй, аягүй уужим юмсыг ингээд тий уур уцаар хардалт, үзий ядалт гэдэг тийм өнцгөөс хардаггүй юмыг илүү бүрийн баг 3-40 минут дээр тийм үү тэгэж харж байгаа учраас та энэ хүнийг ингээд муугар бодож явдаггүй. За надад ийм сайхан зүйлс хийж өгсөн дөө, сайн хүн байсан даа гэж боддог харагдаж байна. Яад вэ гэхээр та өөрөө маш юм ухаалаг тийм хүн байгаад байгаа харагдаж байна. Таны зүүн совин, таны ер нь тэ үеийн үрийг ойлгох, бусдыг бас одоо ингээд өөрсдийнх нь өнцгөөс харах, хүнийг яг өөрийнх нь өнцгөөс энэ төр харах яг таны тийм чадвар айгүй хөгжсөн байгаа даа учраас та бас ийм тайван амгалан байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ хүний араас бас ингээд шаналаад, санаад энэ хүнийг алдсандаа харамсаж исэн үе бол танд байгаа. Гэхдээ та бол энэ хүнийг одоо бараг хамгийн уртдаа 5 сарын өмнөөс ч юм уу те яг ингээд тавьж явуулсан байна. Энэ хүнээс болоод ихтлээ шаналаад, уйлаад ч юм уу те гансраад ахаа бас болцсон. Тэгээ одоо бол та энэ хүнийг санахаач болцсон байгаа харагдаж байна. Над дээр ингээд эргэж ирэх болов, наашаа үйлдэл хийх болов, яах вэ гэсэн тийм бодол танд нэх байха болцсон. Өөрөө ч ингээд төрүүлж үйлдэл хий, холбогдъё гэсэн бодол бол танд алга. Тэгээ тэргүүн аяга доошоо харж гарч ирж байгаа нэхэр та энэ хүнтэй бол яг шинээр хайр сэтгэлийн харилцаа эхлүүлэе гэж боддгоо ерөөсө болцсон байгаа даа бууж ирж байна. За энэ нөхцөл байдал таарч ивэл уншлагаа үргэлжлүүлье. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Warrior гэдэг картыг сонгосон байх учиртай. Би нөгөө бичлэгээ ингээд жоохон тасалж хийж байгаа байхгүй юу? Ингээд холчоод яг ийм нарийн юмыг жоохон харж суух бас хэрэгтэй, үзэртэйгээ холбогдох хэрэгтэй байгаа. Тийм болохоор ингээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг 2 тавтаа хэлчлээ. За энэ талд болохоор таны бодож байгаа хүн чинь таны талаар яг ямар бодол мэдрэмжтэй байна, тантай харилцаа цаашд яа гэж бодож байна. Энэ талд болохоор таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдтэйгээ харилцаагаа юу гэж бодож байна, тэр хүнтэйгээ харилцаа цаашаа яг яа гэж бодож байгаа вэ гэдгийг харна. За ингэж асуухад цагаан цаасан дээр хараар бичсэн юм шиг л тодорхой гарч ирж байна да. Ер нь бол та одоо яг энэ 3 дахь этгээдтэйгээ холбоогүй бишээ. Яг энэ бодож байгаа хүнтэйгээ та харилцаа холбоог нэлээд удаж байгаа юм шиг байна. Дор хаяж 4 сар уртдаа бараг 9 сарын хугацаанд ч юм уу бараг 9 сар гэж бодё ингээд юу юу жил штэ. Нэлээд удаан харилцаа холбоогүй байгаад байгаа. Таны бодож байгаа хүн чи өөрөө таныг жоохон гhost-лцэн, өөрөө ингээд гинт алаа болцсон, танаас энерги энтрээ татаад авцсан. Гэхдээ энэ хүн чинь таны талаар одоо ч гэсэндээ бодсоор байгаа. Дотроо ингээл эргцүүлээл бодоод л байгаад идэг. Угаасаа 3 дахь этгээд өөр хүнтэй бол хамт байгаа юм байна л да. Тэгсэн ч гэсэндээ таны талаар ингээл бодоол идэг. Таны талаар хүмүүст ч нэг яриад идэггүй ч гэсэндээ таны талаар яг ингээл дотроо дандаа өөрөө өөртөөгөө ярилцдаг гэж гарч ирж байна. Тэгээ хамгийн гол нь танаас уучлалт гуйхыг одоо маш их хүсэж байгаа. Яг ингээд танаас уучлалт гуйх ёстой юмнууд энэ хүнд бол угаасаа байгаа. Тэг ингээд хилээд яриад те амар том үйлдэл хийдгүү маа гэхэд ядаж чатаар бичээд ч юм уу эсвэл залгаад ч юм уу уучлалт амтэр гуймаар байгаад идэг. Тэгэх ёстой гэдгийг мэдээд идэг. Гэтэл бас яг чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Шалтгаан нь гэхээр Emperor буюу эзэн хаан доошоо харж гарч ирж байна. Уншлагын эхэнд энерги шалгалт хийж байхад та яг энэ хүнийгээ одоо жоохон хулчгаар гэж боддог гэж харагдсан да. Тэгж бож ирсэндээ тэр нь бас ерөөсө худлаа биш гэх юм уу. Угаасаа энэ хүнд жоохон асуудалтай, үнэнчээр зөрөгтэйгээр нүр тулж чаддгүй, асуудал үүсэнгүүд те ингээд бүх юмнаас өөрийгөө хамгаалаад агууд ороод нуугддаг тийм зан чанар байгаа. Тэгээ яг тань дээр буцаж ирээ үнэхээр уучлалт гуйгаад ярилцмаар байгаад байдаг. Гэтэл асуудал нь юунд байна вэ гэд тэгэхээр амар өөртөө ихтгэлгүй байгаад байгаа харагдаж байна. За зарим талаар бас жоохон бардам занан зулгаагаад байгаа үжиж магадгүй төрүүлээд холбогдоод ярилцъя гэхээр тэгээ ер нь л яг танд юу гэж хэлэхээ яг яаж уучлалт гуйхаа ингээ ойлгохгүй байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ та хоёр хамт ажилладаг байсан ч юм уу найзууд их удаан явсан байж магадгүй. Энэ болохоор зүгээр яхаа нэмэлт мэдээлэл гарч ирж байна л да энэ хэсэгт. Тэгээд таны бодож байгаа хүн чинь бол тантай яг эргэж нийлхийг бол маш их хүсэж байна. За шалтгаан нь гэхээр угаасаа хааны аяга дээшээ хараа гараад ирсэн. Энэ хүн чинь танд бол сэтгэлтэй, танд бол үнэхээр хайртай гэж гарч ирлээ.
Бүр ингээд тантай эвлэрээд тэ амар инээгээл баярлал тань руу ингээд машина жолоодод ч юм уу хол занд байдаг болвол тэр хол газараасаа ингээд тань дээр хүрээл ирмээр байгаа санагдаж байна. Чин сэтгэлээсээ таныг маш гүн гүнзгий байдлаар хайрладаг, өөрөө ч энийгээ гэхдээ айгүй сайн мэддэг гэж гарч ирж байна. Тийм ч учраас тантай эргэж ярилцаж эвлэрч нэгдмээр байгаад байгаа гэж бууж ирлээ. Гэхдээ нэг сони юм нь болохоор энэ хүн нэг тийм жоохон юмн дээр зөв цагийг хүлээх гээд идэг. Тийм зантай. Энэ одоо сайн зүйл юм болов уу, муу зүйл юм болов уу? Эрэгтэй хүний өнцгөөс харахад бол ер нь жоохон сул тал гэж би бол бодож байна. Яагаад тань вэ гэхээр штэ ингээд за бит хоёр яг нэг өдөр эвлэрэх байхаа болох байхаа. Гэхдээ энийг би өөрөө те хийж бол одоохондоо чадахгүй. Яг тань руу энэ хүн өөрөө яг бодиттой акшн аваад яг үйлдэл хийгээд танаас уучлалт гуйгаад ярилцах гад ингээд те тодорхой хэмжээнд эрсдэл гаргаад золиос гаргаад энэ хүн орж ирэх ёстой штэ. Энд чи яг эрэгтэй хүний маскулин чанар байхгүй юу? Маскулин буюу одоо юм эрэгтэйлэг энерги гэдэг чи юу юм бэ гэхээр дандаа юмны араас хөөж идэг, асуудал гарч ирэх юм бол тэрийг шийдэж идэг, байнга ингэж урагшилж хөдөлж идэг. Гэтэл энэ эрэгтэй бол аюу тийм феминин энергитэй. Эмэгтэйлэг энергитэй. Эмэгтэйлэг энерги чи юмыг хүлээдэг, өөртөө шингээж авдаг тий. Илүү одоо юм пассив, илүү юм одоо юу мэр юм бэ жоохон цогсон энерги байдаг байхгүй юу? Зөөлөн гэх юм уу? Гэтэл аюу тийм эмэгтэйлэг энергитэй эрэгтэй байна. Тэгээд masculine energy дутаад байгаа учраас энэ хүн яаж ийнэ гэхээр штэ би хайртай эргэж эвлэрмээр байна. Бит хоёр эргэж одоо ингээд тантай тэ эргэж эвлэрч нийлэх байхаа. Тэг үнэхээр тийм хувь заяа байгаа болвол тэ бит хоёр яг эргээд эвлэрэх байх, таарах байх, уулзах байх, учрах байх гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Нэг тийм зөв цагийг хүлээсэн байдалтай. Өөрөө яг тэр зөв цагийг авчирч болж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Тэг болох юм болдгоороо болно доо гэд юмсыг ингээд тэ цаанаас нь хувь заяа ингээд намайг өөрчлөөд өгөөсэй. Цаанаас нь ингээд одоо тантай тэ эвлэрүүлээд ярилцах тэр бүх нөхцөл боломжийг нь бүрдүүлчихээсэй гэсэн ийм байдал бол байна. Тэг энэ нь ийм 3 дахь читгээ дээр нь ч гэсэн харагдаад байгаа байхгүй яг нэг тийм юмс зүгээр л цаанаас өөрчлөгдөхийг хүлээдэг хардаг. Тийм зантай байна. За тэгээд тавар доошоо харж гарч ирж байна. Тавар болохоор ихтэй бүр яг ярилцаж тохиролцоод ч юм уу тий. За хоёлаа ингээд зам салъя болио гэд өнгөрсөнд болсон байгаа даа харагдаж байгаа байхгүй нууцлаараа. Ингээ өнгөрсөнд болсон харагдаж байгаа байхгүй юу. Гэтэ энэ хүний хувьд бол яг үнэндээ бүх зүйл тэгэл дуусаагүй. Та хоёр яг ингээд хоёр тийшээ зам салсан ч бүр тэр чигтээ ингээд дахиж хизээж эргэж уулзаж эвлэхгүйгээр явцсан юм шиг энэ хүнд санагдахгүй байгаад байгаа. Энэ хүн болохоор ингээм амар аимхай. Нэг юм болохоо болох үед угаасаа яг харилцаанаас цухтаацсан. Танд яг олигтой үүдтэй тайлбар хэлээгүй. Тэгээ энээс болоод те таныг яг одоо маш ууртай байгаа л гэж бодож байна л да. Яг танд буцаж ирээд эвлэрья гэх юм бол та энэ хүн рүү амар уурлана. Нэгдүгээрт, хоёрдугаарт та энэ бодож байгаа хүн дээр ямар ч ирээдүй харахаа болчихсон байх вэ гэдгээс маш их имэж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тийм болохоор бас яг тань руу үйлдэл хийгээд таны гаргах хатуу ааш араншин те таны уур хилэн ч юм уу аль эсвэл яг харш одоо юм маш хатуу бодит нөхцөл байдал те та зүгээр энэ хүнийг бүр тоохож болцсон энэ үедээ ирээдүй харахаач болцсон магадгүй та хариу өгөхгүй ч үжиж магадгүй эсвэл өө зүгээр шүү дээ тэр үед бас юм март гэд та тоохгүй амар хайн хандчих магадгүй тийм юмыг мэдрэхээс бүр хөтлөө хайгаад байгаа гэж харагдаж байна. Гэтэ энэ хүн танд бол үнэхээр татагддаг хамтдаа ингээд нэг тийм цай угаад сууж исэн ч юм уу хамтдаа парк энтрээр аялж исэн ч юм уу хамтдаа усан онгоц энтрээр аялж исэн ч юм уу тиймэрхүү гоё дурсамжуудаа маш их санаж байгаа. Угаасаа өөрийгөө бол тантай маш их тохирдог гэж боддог. Тийм болохоор энэ хүн эргэж нийлхийг маш их хүсэж байгаа гэж гарч ирж байна. Гэхдээ 3 дахь читгээдтэй байгаад байгаа л харагдаж байна л да. Яг тань руу үйлдэл хийя гэдгийг өнгөт өөр нэг хүнтэй одоо харилцаатай байгаад байгаа. Гэтэ тэр хүний ерөнхийдөө орхиход бол бэлэн. Тэгээд түрүүний хэлсэнчлэн бас шийдвэр гаргаж чаддаггүй, эргэлзэж, тэнэгэлцдэг ийм эр хүнд бол байгаад ер нь жоохон дими зан чанартай. Энэ эргэлзээ нь энэ хүнийг танаас юм амар удаан хугацаанд хол байлгасан байна. Тань руу үйлдэл хийх үү яах уу гэдэг дээр ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Том зориг гаргаад би зөвхөн чамтай урт хугацааны ирээдүй харж байна. Би чиний найз залуу, чиний нөхөр болоод цаашдаа амьдрахыг хүсэж байна гэж танд хэлээд ирж чадахгүй байгаад байна. Тэрнээс биш энэ хүн гэхдээ тантай амар урт хугацааны ирээдүй харж байгаа гэж бууж ирж байна. Ер нь энэ хүнд таны бодож байгаа хүнд чинь нэг шинэ эрсдэл гаргана гэдэг нь өөрөө маш хэцүү байдаг. Одоо нэг ажилд ороод тэр ажилдаа амар удаал, ажилласаа уйдаал, цалин орлогын нэмэгдэхээ болсон ч гэсэндээ
За боли энэ ч юу болж гинэ гэд шинэ ажил хөө хайдаг штэ тэгж чаддаггүй. Одоо ажиллаар одоо бүр илүү ойлгомжтой байдлаар зөвлөвөл тийм байгаа байхгүй юу? Тэгэл тань руу яг холбогдохгүй амар удаал, тантай ярилцаагүй амар удаал, тэгэл тэр нь тухгүй хэцүү ч гэсэндээ тэр байдалтай ингээм амар удаан гатцсан. Одоо тэгээ тэрнээсээ гарч чадахгүй байгаад байгаа. Яг холбогдож үйлдэл хийх энэ дээр болвол гэхдээ шийдвэр огтоосоо гараагүй байгаад байгаа харагдаж байна. За энэ хүн таныг яг юу гэж бодож байгаа вэ? Oracle картууд харж байгаа. За abundance гинэ. Keep a positive mindset, manifest exactly what you want, gratitude, please. За таны бодож байгаа юм чи таныг бол яг үнэндээ manifest хийгээд байгаа гэж гарч ирж байна. Яг хав эрэгтэй хүн болвол те нэг тийм мэдэхгүй л ах л та. Гэхдээ ингээд за бит хоёр ерөөсө болосоо бүтээсээ те ирээдүйд дахиад уулзраасай, сайхан зүйлс ингээд бит хоёрыг хүлээж байгаасай гэл бүр ингээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм ер нь бол за уулзсандаа эвлэрэндээ гэдэг тийм өөдрөг үзэл бодолтой байх гэж хичээж юм. Яг тантай юу хүсэж байна вэ гэхээр тантай эргэж нийлээд хамт байхыг хүсэж байгаа. Тэрийг бас ингээ амар бодоод байна. Тэгэд үнэхээр ингээ за ирээдүйд тийх баха, тэгээсээ гэж хүсэж байгаа харагдаж байгаа байхгүй юу? За Cupid's arrow гинэ. Have faith, love is coming, surprise invitation or meeting, hesitation. За энэ харилцаанд дэр итгэлтэй байх гэж маш их хичээж байгаа. Гэтэ тань зүрх сэтгэлээ өгөөд бүр ирмээрч байгаа харагдаж байна. Гинт тань руу холбогдоод таныг ямар нэгэн зүйлд урьдаг ч юм уу те гинтийн уулзах санал тавьдаг ч юм уу тхийг бол хүсэж ин. Гэтэ hesitation гэхээр өөрийгөө бариад байгаа гэж гарч ирлээ. За энэ болохоор paradise гинэ. Happiness, expansion, joy, playfulness, openness, enjoying each other. За тантай байхаараа энэ хүн гэтээ аз жаргалтай байдаг. Гэт нэг бүхэл юм томорж байгаа юм шиг. Ирээдүгөө ч амар гоё тодор, томоор хараал төсөөлөл тэгж чаддаг. Тэгээ айгүй аз жаргалтай байдаг. Playfulness гэхээр та хоёр хоорондоо айгүй хөвгчлээ, хоорондоо айгүй тоглоом шулуум хийдэг. Тэр чин таардаг байж болох юм. Тэгээ oneness гэхээр яг л нэг биений хоёр тал юм шиг мэдрэмжийг танаас авдаг. Тэгээ хамтдаа байхаараа дандаа ингээд нэг нэгнээсээ гоё зүйлийг мэдэрч идэг, гоё ярилцдаг. Тэрийг бас айгүй бодож юм. Coffee cup гинэ. За meeting and conversing, savoring the moment, feeling uplifted, friendship. За найз нөхөр болохыг ядаж хүсэж гин. Тантай ингээ уулзаад яриад суухаар энэ хүний нэрийг бас амар гоё сэргээд дээрдэд идэг гэх юм уу? Тэрийг бас ингээд мэдэрхийг хүсэж байна. Ер нь уулзаж муулцаг бол маш их хүсэж байгаа гэж гарч ирлээ. За энэ хүн чинь одоо тантай бүр ийм тодорхой байгаад хахад 3 дахь этгээдтэй юу болоод байна вэ гэдгийг харъя. За ингэж асуухад гэхдээ биш үү те 3 дахь этгээдтэйгээ танаас илүү урт хугацаанд жоохон байсан байж иж магадгүй. Илүү урт хугацаанд энэ 3 дахь этгээдийгээ мэддэг байж иж магадгүй. За харилцаатай байхын хувьд бол байгаа. Гэхдээ ерөөсө хоорондоо ойлголцдоггүй гэж гарч ирж байна. Хамтдаа байгаа хэрнээ энэ хоёр хүнд ижил сонирхол энэ төр ерөөсө байхгүй. Ярилцаад нэг нэгнээ ойлгодоггүй. Магадгүй таны энэ бодож байгаа нэг чи 3 дахь этгээд нь ерөөсө сонсдоггүй. Хамтдаа байгаа хэрнээ ерөөсө хамтдаа нэг зорилгын төлөө хичээдэггүй харагдаж байна. Хамгийн гол нь communication байхгүй. Үзэл бодол, сонирхол маш өөр учраас ерөөсөө яриа нь явдаггүй. Тийм учраас яг нэг баг шиг бол байж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Хусууд шиг байж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Хоорондоо ойлголцохгүй байна. За тэгээ Ace of Wands доош харж гарч ирж байгаа гэдэг бол үнэхээр disaster, үнэхээр муу. Юу гэсэн үг вэ гэхээр таны бодож байгаа юм чи 3 дахь этгээдтэй ер нь татагдхаа болцсон. Энэ бол бие мах байдгийн үед одоо sexual маягаар ч татагдхаа болцсон. Тэгээд ерөөсөө л энэ харилцаанд нэг тийм нэг нэгэндээ татагдсан амар гоё нэг нэгнэргээ тэмүүлсэн тий бибинээс урам зориг авсан тийм мэдрэмж бол ерөөсөй байхгүй болцоо гэж таны бодож байгаа юм чинь бол харж байна. Тэгээд энэ харилцаа угаасаа айгүй тийм энэ 3 дахь этгээдтэйгээ харилцаан дандаа л нэг юм дээсэн дүрэн дээр байгаа юм шиг байдаг. Байнга л жижиг сажигаас ахуулаад томорсон асуудлууд энэ хоёр хүний дунд гарч ирдэг. Тэгээд тэрийгээ ингээд хичээгээд авъя гэсэн ч гэсэндээ таны бодож байгаа юм чинь чаддгүй. Тэгээд тийм учраас яг энэ хоёр хүн бол хоорондоо ерөөсөй тохирохгүй байгаа. Таны бодож байгаа юм чинь бол 3 дахь этгээд дээр ерөөсөө хичээхэж болцсон харагдаж байна. Яг ингээ өөрийнхөө best self-ээр байж чадхаа болцсон. Таны бодож байгаа юм чинь ууг нь бол ингээл гой зан чанаруу таныг ингээд бодож байгаа бодол дээр нь харахад байгаа байхгүй юу? Ингээл хамтдаа амар гоё парк энтрээр зугаалаад тий хамтдаа ингээл амар их activity сонирхолтой үйл ажиллагаа энтерд оролцоод явах туртай хүн байлаа гэхэд одоо энэ 3 дахь этгээд дээр ерөөсөө тэхээ болцсон. Ерөөсөө л ингээл баг юм ярьдаг ч хүү, дуурдаг ч хүү юм жоохон зайтай хүндий байдаг болчихж. Тэгтээ биш
штэ те энэ харилцаагаа бас амжилттай болчих болов бүтчих болов гэж таны бодож байгаа юм чинь бас ууг нь их найдаж ижээ. Тантай одоо нэг өдөр уулзах байх, эвлэрэх байх гэж бас 22 ертөнцид найдаал байгаа штэ. Манифест хийгээл байгаа штэ. Энэ 3 дахь читгэд дээр бас ууг нь тэгсэн. Яг үүндээ хоорондоо тохирдгүй нэг нэгнээсээ уйдцсан, хүндэрсэн ч гэсэндээ хамтдаа байх юм бол те одоо ингээд нэг нэгнээ гэхээ болцсон, нэг нэгнтэйгээ ярилцаж ойлголцоо болцсон. Ийм хүнд юмыг гэхдээ даваад амар ийм power couple болох ч юм билүү гэж бас ууг нь найддаг. Энэ хоёр хүний харилцаа гаднаасаа аюу амжилттай харагддаг байж иж болно. Гэхдээ яг үнэндээ нэг тийм нэг нэгнээ гэсэн догтлол, шохоорхол те нэг нэгнээ амар гоё цагаахан байдлаар хайрлах, чин сэтгэлээсээ хайрлах, нэг нэгнээ хараад ингээд догтлох, баясах, нэг нэгэндээ эрхлэх ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд ерөөсөй байхгүй болцсон. Ягаад ч юм энэ талын 3 дахь читгэдтэй харилцаа нь жоох удаж байгаа харилцаа юм шиг гарч ирээд тах юм. Тэгээ тийм болохоор энэ харилцаанд байгаа давил юмс ингээл бас те 360 градус өөрчлөгдөж юм билүү. Яг энэ хүнийг сонгоод би энэ хүнтэй хамт байгаа нь зөв шүү гэж дараа нь одоо яг ингээд өөрөө өөртөө итгүүлэхтэй тийм сайн өөрчлөлт ирэх ч юм билүү гэж бас хүлээгээд байдаг. А гэтэл яг үнэндээ энэ хоёр бол аль хэзээ салах бүр ингээд цаг нь болоод дуусаад өнгөрцөн. Маш токсик харилцаа. Гэхдээ таны бодож байгаа юм чи энэ харилцаанаас гарч чаддгүй. Нөгөө хүн нь ч гарч чаддгүй. За тэгээд таны бодож байгаа хүн яг энэ харилцаатай байгаа хүний орхиход яг юун саад болоод байна вэ гэхээр штэ. Таны бодож байгаа хүн өөрөө бас ингээд амар багаар урагшилдаг төрлийн хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгэд магадгүй энэ 3 дахь читгэдтэйгээ харилцаанд айгу удцсан байж иж болно. Амар удаан. За 2-3 жилээс дээш ч юм уу юмтай хамт байсан байж иж магадгүй. Яг энэ нөхцөл байдал таарах хүмүүст нь таарах байх. Амар удаан мэддэг, амар их хөрөнгө оруулалт те. Одоо энэ харилцаанд гаргацсан цаг зав, мөнгө төгрөг, хичээл, зүтгэл, орон, байр, сууц юу гэдэг. Тэгээ тийм болохоор бас яг орхиж чадахгүй байгаад байна. Өөрөө ингээд нэг юмнаас гарах гэж амар уддаг, нэг шинэ юмыг эхлүүлэх гэж айгүй уддаг. Таны бодож байгаа юм чи өөрөө бүр юм асар эрсдэл гаргахаас айдаг хүн байгаа байхгүй. Тийм эрсдэл гаргахаас айдаг. Альва шинэ юм ингээ үнэхээр гоё байж болно шүү дээ. Одоо байгаа зүйлээс нь илүү сайхан байж болно шүү дээ. Гэтэл тийм юмыг зориглоод эхлүүлж чаддгүй юм айцтай хүн юм байна. За тийм болохоор энэ аль хэзээ дуусчих байсан токсик харилцаанаасаа гарч чадахгүй ингээд салж нийлээд байгаад идэг. Тэгээ энэ харилцаанаасаа бол байнгын л гарч явахыг гэхдээ хүсэж ин да. Ерөөсөө ярилцдаггүйгээс болоод байнгын буруу ойлголт үүсдэг. Цаана байгаа 3 дахь читгэдэд нь ч гэсэндээ тодорхойгүй байх асуудлын тэмдэгтээ нөхцөл байдлууд амар их үүссэн байгаа харагдаж байна. Тэгээ болдог бол зүгээр болиол тэ хоёр тийшээ болох юмсан гэж бодоод байна. Тэгээ бас болох хүслийг нь хэн айгу өдөөгд байна вэ гэхээр та байгаад байгаа харагдаж байна. Тэгээ одоо бол энэ харилцаагаа цаашдаа яах вэ гэдэг талаараа бодож байна. Хамтдаа байгаа аль эсвэл түр жоохон завсарлага авсан байж иж магадгүй. Хоёулын хэсэг завсарлага авъя гэдэг нь 3 дахь читгэдээсээ түр хугацаанд салцсан байгаа байж иж магадгүй. Яагаад вэ гэхээр хамт байгаад ахаараа хэрүүл уруул ерөөсөө салдаггүй гэж гарч ирж байна. Маш жижигхэн зүйл дээр хоорондоо тохирдоггүй. Одоо 3 дахь читгээд нь за би зүгээр аягүй тийм сонь жишээ авъя. 3 дахь читгээд нь өндгөө нүдэлж шарж идэх туртай байтал таны бодож байгаа хүн чинь өндгөө бүр ингээд тэ амар болгож ингээд шавшаар өнгөтэй болгож шарж идэх туртай ч юм уу. Тэгэл энэ ялгаанаас болоод хэрүүл маргаан болдог. Энэ мэт маш их асуудлууд байна. Ерөөсөө л энэ хүн чинь 3 дахь читгээдээ сонгоод явахыг ерөөсөө хүсэхгүй байна. Гэхдээ нэг асуудал нь бас яг шийдвэр гаргаж чадахгүй. Хааны аяга доош биш ийд доошоо гараад ирэхээр ингээл яахаа мэдэхгүй байгаад байгаадаа төөрөлдөөд өөрөө тэрнээсээ болж муу зуршлуудад автаад өөрөө маш ууртай, уцаартай, сэтгэл санаа докторгүй болоод байгаа хүнийг илэрхийлдэг. Угаасаа бит хоёрын харилцаа цаашаа үргэлжлэхээргүй байна штэ. Бүр ингээд түр завсарлага авсан нь дээр байна. Энэ харилцаа цаашаа юу н яахаар нь би амар сайн бодох хэрэгтэй байна. Ингээд бодоод гэхдээ за үнэхээр энэ харилцааг дуусгая гэдэг шийдвэрийг бол бас гаргаж чаддгүй юм байна. За ингэж яагаад нь бас нөлөөлж байгаа нэг шалтгаан байж болно. Амар удаан хугацаанд энэ хоёр хүн харилцаатай байсан. Голоор нь зөндөө салж нийлжсэн байж иж магадгүй. Энэ 3 дахь читгэдтэйгээ гэр бүл байж иж магадгүй энэ хүн. Аль эсвэл гэр бүлийнх нь мэддэг. Гэр бүл нь амар их оролцдог. Одоо энэ хүн чи 3 дахь читгэдтэйгээ одоо хосууд харилцаатай байлаа гэхэд 3 дахь читгэдийнх нь аав ээж ч юм уу эсвэл энэ залуугийн энэ эмэгтэйгийн аав ээж ч юм уу та хоёр заавал болж бүтээр амар гоё ирээдүйдээ одоо юм амьдралыг бүтээгээрээ энэ төр гэдэг юм прешэр дарамт өгөөд байдаг. Тэрнээс болоод салж чаддгүй юм шиг гарч ирж байна.
энэ хүнтэй би яг гэр бүл болох ёстой, урт хугацаанд хамт байх ёстой гэж хичээгээд идэг. Гэтэл үнэхээр аль ч талаараа харилцаа нь урагшлахгүй байгаад харагдлаа. За энэ 3 дахь этгээд дээрх мессежүүдийг харахад The Sword and the Rose, Clarity, Truth, Revelation, Solidarity, Force, Honor, Protection, Power гинэ. За ер нь юмсыг бас боддоор харж эхэлж байна. Үннийг дотроо бол гэхдээ таны бодож байгаа юм чи мэдэрч байгаа. Тэр үнэн юу юм бэ гэхээр үнэхээр бит хоёр болохгүй штэ гэдгээ мэдээд байгаа, ойлгоод байгаа. Яагаад болохгүй байгаа вэ? Тэр нь ч нүдэнд нь таны бодож байгаа нүдэнд харагдаад байгаа гэж гарч ирж байна. Тэгээ ер нь л жоохон ганцаардаад байгаа юм байна энэ харилцаан дээрээ. Гэхдээ энэ харилцааг амар хүчилж байна. Энэ харилцааг бас нэг талаараа жоохон нэр төртэй харилцаа гэж боддог ч юм уу, тийх потенциал байгаа ч гэж боддгийм үү. Амар ингээ хүч гаргаж хамгаалах гээд байгаа ч гэсэн яг үнэндээ болохгүй штэ гэдгийг бол өөрөө сайн мэдж байгаа гэж гарч ирлээ. За Hammer гинэ. Sabotage, rebuilding, interrogation, repetitive, persistent, working on it. Угаасаа юм алхах байхгүй ингээд энэ хоёрын харилцааг нэг байшин гэж аваад үзье. Фундамент нь суурь муу болохоор ч юм уу те, аль эсвэл хааны газраа ажилт үсэл байшин ингээл нурангууд дахиад доороос нь ингээл алхаар нүдэл хадаал аль эсвэл за байшин тэр чигтээ нурдгуумаа гэхэд одоо ингээд нэг талд байгаа модон одоо банзан ингээд сугараад өмчлөө гэж бодъё. Тэнгүүд одоо ингээ за байшин айгу муудж чинь за шинэ байшин төр худалдаж авъя гэхгүй нөгөө нэг банзаа буцаал ингээл хадаал. Тэгэхээр ер нь харилцаа болохгүй байгаа ч гэсэндээ юун дээр болохгүй юм те, тэрийг засгаал амар хичээгээд идэг харагдаж байна. Sabotage гэхээр энэ харилцаа бол яг үнэндээ хоёуланг нь энэ хүнийч тэр 3 дахь читгээд нэгэн ч тэр потенциалаас нь хоошин татаад идэг. Rebuilding гэхээр байнга дахин харилцаагаа засгаж хичээдэг. Interrogation гэхээр бас ер нь харилцаанд нас гадны хүмүүс амар их оролцдог. Repetitive гэдэг нь бүр яг байнга л нэг юм тавтагдчихэдэг. За хоёлаа болно гэж нийлдэг, болохгүй байна гэж салдаг. За болно гэж нийлдэг, буцаал эргээл болдоггүй. Ийм байдал маш удаан тавтагдж байгаа. Гэхдээ энэ дээр ажиллагаа л үзээд байдаг гэж харагдаж байна. За engagement ring аль хэзээ сүү тавьсан байж магадгүй хүмүүс энэ engagement, partnership, commitment, eternity, companion, union. За сүү тавьсан, альсвал амар удаан хамт байсан, гэрлэхийг нь сүү тавихыг нь хамаатасаа аав ээжүүд нүсэж байгаа гэж бас болно. The snake гинэ. За competitive, enemy, clever, malicious, look over your shoulder, the other woman. За таны бодож байгаа хүн чинь болвол энэ хамт байгаад байгаа хүний 3 дахь итгээд одоо яг 2 дахь хүн ч юм уу те, яг чухал хайртай сэтгэлтэй үнэ гэж бол боддгүй юм байна. Энэ эмэгтэйгээ бас яг баг өөрийнхөө дайсан гэж бодоод идэг. Зарим юм дээр өөртөө барьцдаг, өрсөлддөг, ухаалаг юм уу гэхээр жоохон муу юмн дээр ухаан нь хүрчсэн. Тэгээ нэг л итгэдэггүй энерги бол байна. За ингээд уншлагын дуслаа. Нэмэлт сэдвэр болохоор энэ бодож байгаа хүн та хоёрын харилцаа цаашдын ирээдүйд ямар байх вэ? Тантай ирээдүй ямар байх вэ? За тэгээд таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдтэйгээ харилцаан цаашдын ирээдүйд ямар байх вэ гэдгийг харна. За энэчнээс ер нь та хоёр нийлж гин үгүй юу? Аль эсвэл одоо таны бодож байгаа хүн чинь 3 дахь этгээдтэйгээ цаашаа харилцааг үргэлжлүүлээд явж гин үгүй юу гэдгийг харах юм. За тэгээд эцэст нь болохоор та яг энэ харилцаан дээр яг яах хэрэгтэй вэ гэдэг дээр тань дээр зөвлөгөө өгөх болно. За ингээ уншлагын дуслаа, баярлаа. За одоо бүгдээрээ 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа YouTube-ийн уншлагаар оръё. 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн маань энэ медальян гэдэг медаль гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээд энэ хэсэгт болохоор нь шүү дээ эхлээд энергийн шалгалт хийж байгаа. Энэ нөхцөл байдал таны одоо яг зүгээс асууж байгаа. Таны одоогийн яг энэ харилцаанд байгаа тий. Тэгээд бас цаанаа 3 дахь этгээдтэй байгаад байгаа. Энэ бодож байгаа юм байгаа шүү дээ. Энэ хүнийхээ талаар та өөрөө яг ямар бодол байр суурьтай байна вэ гэдгийг харж байгаа. Энэ нөхцөл байдал танд яг таарж байгаа юм бол цаашаа уншлагаа сонсож болно гэсэн үг. За ингээ харахад нь шүү дээ амар удаан та энэ хүнийг хүлээж байгаа харагдаж байна. Энэ хүн чинь ерөөсөө л ингээл өөрийнхөө амьдралыг хөөгөөл, ажил төрлөө хөөгөөл тий магадгүй 3 дахь этгээдтэй харилцаатай байдаг бол тэр хүнээсээ салахгүй ингээл амар удаал ерөөсөө л баг нэг 2 жил ч юм уу 1 жил бол дор хаяж таныг бол хүлээлгцэн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ уг нь бол та яг энэ хүнийг хичнээн ингээ удаад байгаа ч гэсэндээ харилцаанд яарахгүй байгаа ч гэсэндээ таныг сонгоод ирнэ гэж өнгөрсөнд итгэж найдаж исэн харагдаж байна л да. Гэтэл одоо болохоор за би энэ хүнийг хүлээлээ гэд тэгэхэд бит хоёр яг гэрэлж чадахгүй байна. Бит хоёр
амар гоё бат бөг харилцааг цаашаа авч явж үргэлжлүүлж чадахгүй байна гэдэг ийм бодол танд яг төрөөд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ зарим талаараа баатрын зоос гарч ирж ин гэхээр ер нь л та энэ бодож байгаа нь ер нь жоохон болоогүй байгаа юм гэж бодож байна. Ер нь л амьдралд харилцаанд бэлэн болоогүй байгаа. Гэт нэг юм бие даасан байдалд ер нь хүрэх болоогүй байгаа хүн юм байна штэ гэдэг ийм бодолтой болчиж. За тэгээд ер нь миний хүсэж байгаа. Тэгээ та болохоор энэ хүнтэйгээ ингээд амар том ирээдүй хараад байдаг байгаа байхгүй. Медальон гэж гарч ирж ин гэхээр та баг энэ хүнийгаа ингээд нэг хүн тэмцээн уралдаанд ялаад амар том медаль авдаг штэ. Яг тийм медаль шиг бас ингээд дэндүү бас өндрөөр өнгөрсөнд үнэлж исэн үе байгаа юм шиг байна. Маш урт хугацааны ирээдүй яалтчгүй хараад идэг. Энэ хүнтэй та өөрийгөө гэр бүл болж байгаа амар гоё байртай, айгу олон нохоотой тий эд баялгаар дүүрэн чинэлэг амьдарч байгаа тийм ирээдүг бол төсөөлж хардаг. Гэтэл энэ хүн дэндүү удаад байгаа учраас та баг одоо энэ харилцааг дуусгах тийм удаа яг миний хүсээд мөрөөдөөд алсын ирээдүй хараад исэн зүйлийг энэ хүн өгч чадахгүй юм байна штэ гэдэг тийм бодол болвол танд яг суучсан байгаад байгаа харагдаж байна. Энэ бол маш удаан хүлээж байгаа. Тэгээд за одоо ер нь би болох хэвээр байна да. Энэ хүнийг ингээд хүлээгээл ах юм байна. Ямар ч өөрчлөлт гарч ирэхгүй маань. Би одоо ингээд шинэ хүнтэй танилцаад ч юм уу те өөр шинэ хүнтэй харилцаа эхлүүлсэн нь ер нь зөв юм байна да гэдэг ийм удаан хугацааны дараах ойлголт танд бол ирээд байгаа харагдаж байна. Тэгээ нөгөө хүн чинь ингээд тантай харилцаа холбоогүй бас айгу удаж байгаа юм шиг гарч ирж байна. Ерөөсөө ингээд тань дээр хичээл зүтгэл гаргахгүй, танд бодол санаа, хүсэл мөрөөдөл ер нь энэ харилцаан дээрээ яах гээд байгаа вэ гэдгийг илэрхийлэхгүй маш их удсан. Тэгээ энээс болоод та маш сэтгэл хангалуун биш байгаа байхгүй юу? Ер нь яг энэ бодож байгаа хүн дээр бол маш урам хугарсан байдалтай байгаа. Та энэ хүнээс ингээд хүссэн юм гэх юм бол бас энэ хүний хайр халамжийг, таныг гих сэтгэлийг те цаг хугацааг та авахыг хүссэн ч гэсэндээ ерөөсөө чадахгүй нөгөө хүн чинь нэг тийм бие дагаад шийдвэр гаргаад өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд өөрөө зохицуулаад явж чаддгүй. Одоо 3 дахь этгээдээсээ ч юм уу аль эсвэл амьдралын өөр нөхцөл байдлуудаас ингээм амар хараат юм байна. Тэгээ энэ нь бол баг өөрчлөгдөхгүй юм биш үү дээ. Энэ харилцааг ер нь би орхисон нь зөв юм байна гэсэн бодол танд төрж байгаа болвол энэ уншлага таны уншлага мөн гэсэн үг. За ингээд дараагийнхаа хэсэг рүү оръё. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг яг сонгож байгаа хүмүүсийнхээ үндсэн уншлага руу оръё. За энэ хэсэгт болохоор таны бодож байгаа юм чи одоо нөгөө талд нь 3 дахь этгээдтэй бас харилцаад байгаа хүн шүү дээ. Энэ хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байна? Тантай харилцаа цаашдаа яах хүсэлтэй байгаа вэ гэдгийг харж байгаа. За энд болохоор таны бодож байгаа юм чи 3 дахь этгээдийгаа гих зүрх сэтгэл нь ямар байгаа, энэ харилцаа цаашаа яг яа гэж бодож байгаа юм бэ гэдгийг харж байгаа. За ингээ харахад болохоор тантай айгу потенциал хардаг. Энд ч бол нэг арай өөр юм болоод байгаа харагдаж байна. За ямар ч байсан гэсэн нөгөө нэг яг энерги шалгалт байсан шүү дээ. Яг тэрийг энэ хүн чи яг эргүүлээл бодож байгаа хүзүр дээр гарч ирлээ. Тантай байхаараа энэ хүн бол гэхдээ үнэхээр аз жаргалтай байдаг. Ягаад ч юм тантай хамт байхаараа амар гоё хөнгөн, халуун дулаан мэдрэмжийг мэдэрдэг. Тантай цуг байхаараа ер нь л ингээд маш сэтгэл хангалуун байдаг гэж гарч ирж байна. Та өөрт нь бас маш их хүсэж байгаа зүйлсийг нь хийж өгдөг, хийлж өгдөг те айгүй юм дэдгэр сэтгэл хангалуун байдаг харагдаж байгаа байхгүй тантай хамт байхаараа. Ерөнхийдөө яг одоогоор бол тантай цуг байхыг хүсэж байна. Гэхдээ энэ хүнд болвол яг сонголт жоохон байхгүй байгаад байгаа харагдаж байна. Долоогийн аяг доошоо харж гарч ирж байна гэхээр одоо тань дээр яг буцаж ирэх гэхээр яг боломжгүй байгаад байгаа. За тэгээд дээрэс нь 2 дугаарт гэх юм бол та яг энэ бодож байгаа хүндээ итгэхгүй байх бас яг нэг шалтгаан үүсцэн байгаад байгаа. Ерөөс ингээд нэг нэгэндээ итгэлцэл айгүй их дутснаас болоод нэг нэгэндээ бодож мэдэрч байгаа зүйлсээ нээлттэй илэрхийлж чадахгүй байснаас болоод ингээ харилцаа яг гаццсан гэж энэ хүн бодож байгаа байхгүй. Гэхдээ энэ хүн бол өөрт чинь маш их татагддаг. Таныг айгүй тийм хүчрхэг хүн гэж боддог. Танаас энэ хүн бас яг хүч урам зориг аваад байдаг учраас ер нь одоогийн энергийг харахад өөрийг чинь маш их хүндэлдэг, биширдэг. Танд айгүй хайртай гэхээсээ илүү өөртөө чинь маш их потенциал хардаг гэж хүзүр дээр гарч ирж байна. За би яг энэ хүнтэй л хамт байх юм бол амар гоё аз жаргалтай өссөн бүхнээ хийж биелүүлж чаддаг сэтгэл хангалуун ийм харилцааг бол яг бүтээх юм байна гэдэг тийм бодолтой байгаад байдаг. Яагаад вэ гэхээр нэг юм гарц гаргалгаагүй, цаашид өөрийнхөө амьдралд ирээдүй харж чадахгүй, олон гоё зүйлсийг бодож мэдэрч судалж хайж ирж чадахгүй тийм үед нь та яг энэ хүнд амар их хүч урам зориг өгдөг, дандаа сайхан зүйлсийг хэлдэг. Энэ хүн танд гэхээсээ илүүтэй та энэ хүнд дандаа тус болж ирсэн гэж таны бодож байгаа юм чинь бол бодож байна.
Гэхдээ яг одоо ингээ харилцааг бас амар хатуугаар бодож байна л да. Амар хатуугаар боддоор харахаараа яг одоогоор бол та хоёрын харилцааг бол дууссан байгаа л гэж энэ хүн бодож байна. Харилцааг бол яг дууссан байгаа гэж бодож байгаа. Гэхдээ дуусаагүй бол биш дээ. Дуусаагүй байсан бол бид хоёрын харилцаа ингээд дуусаагүй байсан бол маш урт хугацааны хамтын амьдралыг бид хоёр бий болгох байсан. Тэгэд энэ бол тэ ингээд амар гоё эрүүл харилцаа байх байсан. Нэг нэгэндээ хувийн орон зайг өгдөг, хоёулаа амар гоё ийшээ тийшээ аялдаг, өөрсдөө яг юм тайван амгалан тэ ерөөсөө тийм хэрэлдэж маргалдаж муудалцах ч юм уу. Тийм ямар ч нөхцөл байдал үүсэхгүй айгүй гоё ад жаргалтай тайван тогтун тэнцвэртэй харилцаа байх байсан даа гэж бодож байна. Гэхдээ бас нөгөө талаас энэ хүнд нэг жоохон хүсэл байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо таны хувьд энэ харилцаа угаасаа дууссан байгаа ах гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Гэхдээ тийм биш байх юм бол яг одоо биш ч гэсэндээ нэлээд урт хугацааны дараа би яг энэ хүнийг одоо таныг гэсэн үг шүү дээ. Таныг яг ингээ гуйгаад танд айгу доктортой харилцааг санал болгоод ирэхэд та энэ харилцааг бүр дуусгацсан байхгүйгээр өөрийг нь хүлээж авах юм бол ямар гоё вэ? Амар гоё зүйлийг бодож исэн тэр бүх зүйл ингээ бодож болох боломж үүсэндээ гэж бодож байгаа харагдаж байна. Гэхдээ энэ хүн бас эртлээ ер нь жоохон удах юм байна л да. Дор хаяж 1 жил, 2 жил ч юм уу. Өөрийнх нь ер нь харах өнцг нь жоохон тийм байгаад байгаа харагдаж байна. Тэгээд тэр болтол танаас шаардах юм гэх юм бол намайг ингээд амар төвчээртэйгээр хүлээж агаасаа гэж би хүснэ. Гэхдээ бодит байдал дээр ч тийм юм байхгүй бах та. Одоо баг аль хэзээ таны хувьд энэ хүнтэй харилцаа дууссан байгаа бах таа л гэж бодож байгаа харагдаж байна. Өөрөг чинь бол маш их хүндэлдэг. Ер нь яг ямар эмэгтэй хүн татагддаг вэ те? Энэ хүн яг ямар хүнийг ингээд цаашдын урт хугацааны хань ижлээ болох тийм хүн гэж хардаг вэ гэхээр ерөөсөө л тэрийг танаар төсөөлдөг гэж боож ирж байна. Гэхдээ яалтчгүй 3 дахь ч итгээдтэй шийдвэр гаргаж чадахгүй хоёр хүний дунд ингээд эргэлзээд л байгаад байдаг. Тэгээ жоохон өөртөө ихтгэлтэй байх юм бол энэ хүн яг таныг сонгох юм байна л да. Гэхдээ шүү дээ таныг өөр хүнтэй харьцуулж эргэлзээд байдаг гэхээс илүүтэй таны ингээд хоёр тал байдаг. Та айгүй юм хоёр төрлийн мэдрэмжийг энэ хүнд өгдөг. Нэг нь болохоор та айгүй сайн хань ижил болох юм шиг, айгүй сайн найз бүсгүй байсан сайн найз залуу болох юм шиг санагддаг. Угаасаа ингээд юм motherly хайртай бүр ингээд амар гой халуун дулаан, хайр халамж сэтгэлийг танаас мэдэрдэг ч гэсэндээ нөгөө талаас бас таныг айгүй бардам эготой хүн гэж боддгийм байна. Одоо энэ урлагийг сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд гэх юм бол энэ эрэгтэйд та дэндүү амжилттай, дэндүү бардам, дэндүү эрсдэлтэй жоохон барьцгүй санагддаг гэсэн үг. Тийм болохоор энэ хүн бас биш дээ. Яг тантай ирээдүй харах уугүй юу гэдэг дээр ер нь жоохон эргэлздэг юм байна. Өнгөрсөнд эргэлзэж исэн гэж хүзүр дээр гарч ирлээ. За тэгээд угаасаа тань руу үйлдэл хийгээгүй маш их удснаа бодож байна. Ерөөсө тань руу ингээд үйлдэл хийхгүй, холбоо энэ төр тогтоохгүй, хичээл зүтгэл гарахгүй амар удцсан. Тэгээ энэс болоод надаас ер нь бол аль хэзээ уйдсан бах та, намайг аль хэзээ мартцсан бах та гэдэг бодол болвол байна. Амар харилцаа холбоо тогтоогоод ороод ирмээр байна. Гэхдээ өнгөрсөнд болсон юмны араас илүү их харамсаж байна. Ер нь боломж байх үедээ те энэ хүнд боломж байх үед нь тантай амар их ярилцаад таны төлөө хичээл зүтгэл гаргаад өөрийгөө илэрхийлээд энэ харилцаан дээр шийдэмгий байсан болвол өнөөдөр харилцаа юм зогсон байдалд хүрэхгүй байсан даа гэж маш их харамсаж байна. Гэхдээ яагаад ч юм энэ хүнийг та нэг тийм тухгүй болгох зүйлийг өнгөрсөнд хийсэн байж иж үнэхээр магадгүй. Яагаад ч юм ингээд танаас амар айдсан ч юм уу те танд яг ингээд хэлээ гэсний хэлж чадаагүй нэг л нэг юм амар хэцүү мэдрэмж аваад танаас ер нь бол жоохон холтцсон. Тэгэл үйлдэл хийж чадахгүй ингээл тухгүй мэдрэмж аваад яхаа мэдэхгүй байдалтай байгаа л те өөрийгөө илэрхийлэх нь амар хэцүү байгаа л байж идэл нэг мэдсэн ч маш олон сар өнгөрцөн ч юм уу. Тэгээ эргээ харсан чи энэ хүн тантай ярилцаж эвлэрэх тэр бүх боломжоо алдчихсан байсан юм шиг гарч ирж байна. Тэгээд judgment доошоо харж гарч ирж байгаа гэхээр одоогоор бол яг харилцаагаа шинээр эхлүүлэе гэж бол бодохгүй байна. Тэгэх хүч чадал байхгүй. Эсвэргээрээ энэ хүн гэхдээ ер нь бүх юмыг амар сүргөр хараад байгаа хүзүр дээр бууж ирж байгаа байхгүй юу? Яг өнгөрсөн тань дээр ингээд алдсан алдаанууд дээр маш их харамсаж байна. За би тэгэхэд хичээсэн бол, тэгэхэд би өөрийгөө дайчилсан бол, тэгэхэд өөрийгөө зөв ойлгуулсан бол өнөөдөр ийм хэцүү нөхцөл байдал үүсэхгүй байсан штэ гэсэн маш их харамслал байгаад байгаа. Тэрэндээ бүр ингээд живээд байгаа хүзүр дээр гарч ирлээ. За таныг юу гэж бодож мэдэрж байгааг Oracle картуудаар харж байгаа. Тэгэхэд seduction гэдэг үзэр гарч ирсэн. Attraction, flirting, dating, hooking up, temptation, third party interference гинэ.
Ер нь бол таныг маш сэтгэл татам эмэгтэй гэж боддог. Ер нь та хоёр хоорондоо сэтгэжсэн ч юм уу, богино хугацаанд болцсон ч юм уу, хаа нэг one night stand ч юм уу тэр хүн бас байсан байж магадгүй. Гэтэ ер нь бол та энэ хүнийг бас ингээ амар trigger хийгээд идэг. Та энэ хүний temptation болоод идэг. Temptation trigger энэ гэхээр юу гэсэн үг вэ гэхээр шүү дээ. Ингээд амар татагтаад идэг. Гэтэ болохгүй идэг ч юм уу тийм маш sexy, аюултай амар сэтгэл татам хэрнээ барьцгүй мэдрэмжийг энэ хүн чинь бас танаас авдаг гэж хүзүр дээр бол гарч ирлээ. За abundance гинэ keep a positive mindset, manifest exactly what you want, gratitude, bliss. Нэг тийм бодол байхгүй ч гэсэндээ яг одоо ингээд тантай нийлэн болон бүтэн харилцаа цаашаа үргэлжлэнгээд байгаа тийм өдрөг бодлууд нэг их байхгүй байгаа ч гэсэндээ ингээд яг төгс ертөнцид бит хоёр амар гоё төгс хосууд болж болох байсан да. Үнэхээр яг ингээд одоо энэ хүн тантай л өөрийгөө цуг байсан бол маш аз жаргалтай. Хайр сэтгэлийн хувьд ч тэр амьдралын хувьд бусад нөхцөл байдлууд дээр ч тэр маш баялаг байх байсан л гэж бодож байгаа харагдаж байна. За paradise гэдэг хүзэр гарч ирсэн. Happiness, expansion, joy, playfulness, oneness, enjoying each other. За ер нь тантай байхдаа яг диваачнд байгаа юм шиг бас маш аз жаргалтай байдаг. Хоорондоо айгүй таарч тохирдог, айгүй хөвгчлөлтэй инээлтжсэн аз жаргалтай байсан тийм үеүдээ бодож байна. За date гинэ meeting someone new, dating, get back out there, plan, set a date. За таныг бол ер нь өөр хүмүүстэй яг болцоод шинэ хүнтэй уулзаж уулзраад нэг хэсэг та магадгүй энэ хүнийг хүлээж исэн бол одоо ерөөсөө тэхээ болоод шинэ хайр дурлалын харилцааг өөр хүнтэй эхлүүлээд бас явж байгаа гэж магадгүй л гэж бодож байгаа хүзүр дээр гарч ирлээ. За одоо болохоор таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээдтэй харилцаагаа яг юу гэж бодож байна вэ гэхэд 3 дахь этгээдтэй харилцаа руу таны энерги айгүй их орж ирээд байна гэдэг бол энэ 3 дахь этгээд чинь биш энэ хүн чинь одоо энэ хамт байгаа 3 дахь этгээдээ ер нь тантай харьцуулаад байдаг гэж бас бууж ирж байна. Энэ хоёрын харилцаа бол жоохон хүндэрсэн гэх юм уу, тийм шинэ харилцаа бол биш байна. Тэгээ ямар ч юм гэгэлцсэн, догтлсон, амар гоё шинэлэгтэй халуун дулаан, сонирхолтой адлын явдалтай зүйлс энэ хоёр хүний дунд байха болчихсон. Тэгээ ингээд нэг нэгнээсээ бараг бишүүргсэн, дүүлсэн ингээд за миний хэлж байгаа гэд ингээд ойлгож байгаа байх гэж бодож байна. Хосууд нэг нэгэнд амар хайртай байж байгаа л нэг уналтанд ороод нэг тодорхой яг honeymoon phase буюу харилцааны нэг тийм шинэлэг амар гоё аз жаргалтай мөчлөг дуусангууд бүр ингээл нэг харахад дургу хүрээд за хоорондоо бүр ярилцмааргүй ч юм шиг болоод уулзмааргүй санагдал нэг тиймэрхүү болдог штэ надад та болж исэн. Яг нэг тийм нөхцөл байдал энэ хоёр хүний дунд үүсчээд байгаа харагдаж байна. За тэгээд тийм болохоор штэ ингээд амар гоё сонирхолтой тайван амгалан хөвнээ тийм boring уйтгартай биш. Нэг тийм тайван дүлгөө хүн гэхдээ айгүй сонирхолтой адлын явдалтай харилцааг өөр хүнтэй эхлүүлмээр байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэрийг өгч чадах хүн нь та end temperance гарч ирж байгаа. End death доошоо, end death дэшээ. Ер нь бол таны энерги энэ хоёр хүний харилцаанд бас амар их нөлөөлөд байгаа гэж гарч ирж байна. Ерөөсөө өөрийгөө сонгоод таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээдийг орхиод ер нь ганцаараа урагшлахыг маш их хүсэж байгаа. Яг энэ 3 дахь этгээдтэйгээ биш өөр нэг хүнтэй за бүр ганцаараа байсан ч хамаагүй ингээд single болохыг, юмсыг шинээр эхлүүлэхийг тэрийгээ ингээд юу ч бодлогүйгээр амар амархнаар хийхийг угаасаа маш их хүсэж байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Page of Swords доошоо харж гарч ирж байна гэхээр энэ хүн ер нь таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээдтэйг угаасаа жоохон ойлголцдгүй байсан гэх юм уу. Гэхдээ бүр ингээд анх танилцсан үеэсээ л ойлголцдгүй. Хоорондоо ерөөсөө яриа энэ төр нийлдэггүй. Энэ хүнд бас ингээд өөрийнхөө талаар яриад тийм нийцээ хангах шаардлага байдаг аахгүй өөрийгөө илэрхийлээд нөгөө хүн нь бас өөрийг нь ойлгож сонсоод ямар нэгэн зөвлөгөө тусламж энэ төр өгөө. За үгүй маа гэхэд ядаж амар урам зориг энэ төр өгдөг байх хэрэгтэй юм байна. Гэтэл энэ 3 дахь этгээд нь анханасаа таны бодож байгаа хүнд энэ зүйлийг өгж байгаагүй. Тэгээд энэ нь ингээд ерөөсөө шийдэгдэхгүй амар удаан яваад байсан гэж гарч ирж байна. Таны бодож байгаа юм чинь ч гэсэндээ өөр энэ 3 дахь этгээдтэй тий. За хоёулаа ингээ ойлголцохгүй байна. Надад чи нэг ингэж өгвөл аягүй зүгээр байна. Ингүүл хоёулынх нь харилцаа сайжрах байх, дээрдэх байх гэд ерөөсөө тэрийг огт илэрхийлж байгаагүй ингэж явсаар байгаад энэ хоёрын харилцаа ерөөсөө нэг тийм токсик циклд орсон.
энэ хоёр хүний харилцаанд бол амар том өөрчлөлт ирж ижил цаашаа үргэлжлэхээр байхад тэр өөрчлөлтний ирэхгүй амар их удчихсан гэж гарч ирж байна. Тийм болохоор таны бодож байгаа юм чи яг ингээд энэ 3 дахь этгээдтэйгээ ярилцаад ойлголцож чаддгүйдээ амар шаналдаг гэж бууж ирж байна л да. Тэр хэрээрээ ер нь ингээд цаашаад энэ 3 дахь этгээдтэй харилцаан дээр амар гоё ирээдүйн төр хараад яваад иж бас чаддгүй. Ер нь л энэ харилцаан дээр ихтгэл алдарчихсан байгаа харагдаж байна. Гэхдээ нэг зүйл байгаад байна. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр энэ харилцааг бас орхиод явъя гэхээр явж чаддгүй. Гэхдээ яг за орхиод явах нэг тийм өдөр ирнэ. Тэр болтол одоо яг ингээд байж игээ зөв цагаа хүлээгээд байгаа харагдаж байна. Яагаад вэ гэд тэгэхээр хааны аяг гарч ирж байна л да. Таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээдтэй бас огт сэтгэл байхгүй биш сэтгэл байгаа. Гэхдээ яг амар хайртай дуртай учраас бас яг орхиж чаддгүй гэхээсээ илүүтэй бараг таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээдээ ингээд бүх талаас нь дэмждэг гэх юм уу? Яг нэг юм аав шиг мэдрэмж байна энэ айгуу сайн уу? Таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээдийг орхиод явах юм бол нөгөө хүн нь амар мөнгө төгрөгийн асуудалд ордог ч юм уу? Ганцаараа биеэ дагаад өөрийгөө аваад явж чадахгүй ч юм уу те? Ингээд нэг юм хүнд нөхцөл байдалд орчихно гэж боддог байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас бас ингээд эрэгтэй хүний нийц байгаад байгаа харагдаж байна. Эмэгтэй жоохон сул дорой байгаад нөгөө хүнийг кэрлэх одоо тийм чин хүсэл байна л да. Гэтэл таныг харахад болохоор танд юу гэсэн ингээд эрэгтэй хүний тусламж дэмжлэг юу гэсэн хэрэггүй юм шиг. Тэгээ тийм учраас те ганцаараа өөрийгөө сонгоод яваад өгч магадгүй юм шиг жоохон аюултай мэдрэмжийг танаас авдаг. Гэтэл энэ эмэгтэйгээ бол одоо байгаа энэ 3 дахь этгээдээ бол баг ингээ өрөвдөөд хамт байгаад идэг гэж гарч ирж байна. За яг орхиод явъя гэд тэгэхээр те за нэг тийм юмтай болгочих хэрэгтэй. Тийм асуудлыг шийдчих хэрэгтэй. Нэг тийм зовлонгоос нь салгаж байгаа хэрэгтэй. Тийм мөнгө төгрөгийнх нь асуудлуудыг шийдчих хэрэгтэй гэдэг юм амар сайхан сэтгэл гаргаад байдаг. Тэхгүй байхын аргагүй бас яг ингээд амар өрөвдөд байдаг гэж гарч ирж байна. Тийм учраас орхиж явахыг хүсэж байгаа ч гэсэндээ чадахгүй байгаа. Гэхдээ тэр шалтгаанууд дуусна. Тэр болтол үрийн хүлээцтэй байж яа. Ер нь энэ харилцаан дээр жоохон цаг хугацаа угаасаа дахиад орно л гэж бодож байгаа юм байна. Амар их юм амлцсан тэднэрийгээ хийж өгчөөд, бүтээж өгчөөд энэ харилцааг дуусгах гэдэг бодолтой бол байгаад идэм байна. Гэхдээ шүү дээ ямар ч байсан гэсэн таны бодож байгаа хүн чинь яг энэ хамт байгаа хүнтэйгээ одоо ингээд гэрлэлт энэ төр батлуулаад гэрлээ цуун энэ төр гэж бол огт боддгүй харагдаж байна. Яг вэ гэхээр угаасаа л нэг нэгэндээ шудраг бус хандаад идэг. Таны бодож байгаа хүний хүсэж байгаа зүйл тэр 3 дахь этгээдийн хүсэж байгаа зүйл би биндээ илэрхийлж байгаа зүйлс дандаа буруу ойлголцол үүсгдэг. Тийм болохоор товчноор хэлэхэд таны бодож байгаа хүн чинь энэ 3 дахь этгээдтэй харилцаанаас ер нь л уйдаж цалхаад болоодж байгаа гэж хүзүрдээр гарч ирж байна. Тэгэд энэ харилцаа ер нь те ямар ч балансгүй тэнцвэргүй хоорондоо айгүй тохирохгүй энэ харилцаа бол цаашид урт хугацааных байж болохгүй гэдгийг мэдж байгаа ч гэсэндээ энэ хүн өөрөө бас жоохон гатцсан нөхцөл байдалд байгаад л байгаа харагдаж байна. Шийдвэр гаргаж чадахгүй айгүй уддаг. Нэг юмдаа амар автдаг. Тэ өөрөө аз жаргалгүй байгаад байгаа ч гэсэндээ тэрнээсээ ингээд өөрийгөө амар хурдан авч гаргаж чаддаггүй. Илүү одоо ингээд за би энэ хүнийг кэрлэх ёстой, би энэ хүнд тусдсан болох ёстой гэж бодоод харилцаанаас яг гарч явж чадахгүй байгаад байдаг шалтгаан байна. Тэгсэрнэ дотроо маш их зөрчилдөөнтэй байгаад байгаа харагдаж байна. Зүрх сэтгэл нь юусээ энэ хүндээ энэ 3 дахь этгээдтэй хайртай сэтгэлтэй байха болчихсон байгаа тахад оюун бодол санаа нь үгүй чи энэ харилцааг орхиж болохгүй чи энэ хүнд туслах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй гэсэн яг ийм хоёр эсрэг зүйл яг ингээд хоорондоо мөргөлдөөд клаштаад энэ харилцаан дээр бол дотроо маш юм шийдэж чадахгүй байгаа тэмцэлтээнүүд ихтэй байгаа гэж гарч ирж байна. За separation гэж гарч ирлээ. Ер нь бол салах талаар таны бодож байгаа юм чинь 3 дахь этгээд дээр бодож байна л доо. Гэхдээ салах юм бол нөгөө хүн нь өөрийг нь айгу санах болов, өөрийг нь ингээ байнга бодоод одоо таны бодож байгаа хүн чинь биш нөгөө нэг хамт байгаа 3 дахь этгээд нь өөрийг нь ингээд мартаж чадахгүй байнга бодоол амар их гониглуулчтын болов, зовоочтын болов, яг яадын болов гэсэн бас тийм айдсууд байгаад байгаа гэж гарч ирж байна. Нөгөө 3 дахь этгээдийн хувьд ирээдүйн ямар байхыг энэ хүн мэдэхгүй байгаад байгаа учраас салахыг хүсэж байгаа ч гэсэндээ салчвал ер нь дараа нь яана гэдгээс маш их айгаад байгаа харагдлаа. За healthy choices. Making healthy choices in love and in life. Self-love, self-care, being happier. За эрүүл сонголт хийхийг гэхдээ бол угаасаа амар хүсэж байна. Энэ 3 дахь этгээдтэй харилцаа нь бол ерөөсөө эрүүл харилцаа биш гэж таны бодож байгаа юм чинь бол мэдж байгаа харагдаж байна. Ер нь ингээд эрүүл сонголтыг хийх хэрэгтэй.
хайр сэтгэлийнхаа амьдралд ч тэр өөрийнхөө ерөнхий амьдралд ч тэр өөрийгөө хайрлах хэрэгтэй, өөртөө анхаарлаа хандуулах хэрэгтэй, хувь хүн өөрийгөө аз жаргалтай байхыг сонгох хэрэгтэй гэдэг ийм бодол бас яг ороод ирчиж. Тэгээд илүү дээр, илүү эрүүл, илүү зөв сонголт нь энэ 3 дахь этгээдэн гэхээсээ илүүтэй та байгаад байгаа харагдаж байна энэ хүний хувьд. За I like you гинэ. Someone likes you. Romance is blooming. Fun flirting. Want to date. Харилцаанд дуусаж өгөхгүй байгаа дагийнхын шалтгаан нь гэх юм бол нөгөө 3 дахь этгээд нь жоохон хичээдэг байж иж магадгүй. Гэхдээ тэрнээсээ илүүтэй биш үү? Таны бодож байгаа юм чи одоо нэг юм шинэ харилцаа хүсээд байгаа харагдаж байна. Яг дөнгөж ингээд эхлэх, амар хөвгчлөлтэй, flirty те нэгнтэйгээ сэтгэнсэн, амар гоё болцсон юм цоо шинэ харилцааг цоо шинэ хүнтэй бас хүсээд байгаа харагдаж байна. So not enough gine, frustrated in a relationship, lack of confidence, self-sabotage, fear, ego issues, jealousy гэж гарч ирж байна. Ер нь таны бодож байгаа юм чи энэ харилцаан дээрээ тийм хангалттай юм шиг мэдрэмж бол авдаггүй энэ 3 дахь этгээдтэй харилцаан дээрээ. Ер нь л ингээл харилцаа нь өөрөө амар стресстэй байдаг. Таны бодож байгаа юм чи өөртөө итгэлгүй болохны шалтгаан нь энэ хүн нь бас болдог. Өөрийгөө хангалттай нээж илэрхийлж чадахгүй бас болоход хүрэгдэг гэж гарч ирлээ. Бас эгог нь хөндөх, хартал сэрдэлт ч юм уу тийм хүмүүс бас байдаг гэж бууж ирж байна. За, ингээ уншлах маань дуусж байна. Нэмэлтээр болохоор тантай харилцаачаа энэ бодож байгаа хүнтэйгээ цааш ирээдүйд ямар байх юм бэ? Та бодож байгаа хүнтэйгээ харилцаагаа ер нь цааш ирээдүйд ямар байх юм шиг байна. Тэгээ та болон таны бодож байгаа хүний харилцааны ирээдүй. Тэгээд таны бодож байгаа хүн бол энэ 3 дахь этгээд хоёрын хоорондын харилцааны ирээдүй ямар байх вэ гэдгийг харна. За тэгээд та энэ харилцаан дээр ер нь тэгвэл яах хэрэгтэй юм бэ? Яавал тань зөв юм бэ гэдэг зөвлөгөөг харнаа. Тэгээд яг энэ нөхцөл байдлаас ер нь ирээдүйд тантай нийлээд байна уу? Энэ хүнтэйгээ нийлээд байна уу? Эсвэл хэнийг нь орхиод байна гэдгийг бид нар харах боломжтой болох юм. За ингээд уншлаад дуслаа. Баярлалаа.